Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид computer vision буюу компьютерийн харааны үндсэн ойлголтуудын талаар үзэх болно. Энэхүү салбар нь орчин үеийн технологийн хөгжилд, ялангуяа хиймэл оюун ухааны чиглэлд хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд бид энэ лекцэр дүрсийг хэрхэн боловсруулж түүнээс мэдээлэл олж авах суурь аргуудыг судлах болно. Computer vision гэдэг нь дижитал дүрс зураг эсвэл видео өгөгдлөөс хүрээлэн буй ертөнцийг таньж мэдэх, ойлгох, цаашлаад ирээдүйн төлөв байдлыг таамаглах чадвар юм. Энэ зөвхөн зураг харах төдий биш, харин тухайн дүрсээс утга учиртай мэдээлэл олж авч түүнийгээ тооцоолон боловсруулах цогц процесс гэж ойлгож болно. Энэхүү технологийн үндсэн зорилго нь дүрс зургаас шаардлагатай мэдээллийг ялхан авч түүнийг бодит амьдралын асуудлыг шийдвэрлэхэд ашиглах явдал юм. Бид хүрээлэн буй орчноо компьютерийн алгоритмаар дамжуулан зөв танин мэдж тэрхүү мэдлэгийг ашиглан шийдвэр гаргах төвшөнд хүрэхийг зорж байна. Computer vision-ийн хэллэгийг маш өргөн бөгөөд үүний нэг тод жишээ бол анаах ухааны салбар юм. Энэгийн оншилгооны төхөөрөмжүүд болох MRI, зэрэг дүрс оншилгооны аргууд нь өвчнийг эрт илрүүлэх, рентген зурагт шинжилгээ хийх, харгалгааны үед эмч нарт туслах зэргээр энэхүү технологиг өргөнөөр ашиглаж байна. Энэхүү хэсэгт бид computer vision-ийн хүчлийн шинэ үе шат болон орчин үеийн загваруудын гаралтай боломжуудын талаар авч үзэх болно. Эдгээр загваруудыг ийм хүчлийг олгож буй нэг гол хүчин зүйл бол өөрөөр ойлголтуудын хооронд нь дахин нэгтгэж огт шин зүйлийг бүтээх чадвар юм. Бид энэхүү чадварыг compositionality гэж нэрдэг бөгөөд энэ нь тухайн загваруудын бүтээлч байдал болон өөрнөц шинжийн гол хөдөлгөгч хүч өгдөг. Үүнийг илүү тодорхой харуулахын тулд OpenAI-аас хөгжүүлсэн 72 загварын жишээг авч үзье. Дэлгэц дээрх зургуудыг ажиглуул эхлээд загварт текстийн тайлбар өгч дараа нь түнд тохирох зургийг хэрхэн үүсгэж байгааг харж болно. Жишээлбэл cup of coffee буюу iced coffee гэсэн текстийг оруулалт болгон өгөхөд загвар маш бодиттой дүрс үүсгэж байна. Үүний дараа a cat буюу муур гэсэн энгийн өгдөл өгөхөд мөн л адил муурны зураг гарч ирнэ. Харин хамгийн сонирхолтой бөгөөд гахалтай үр дүн нь эдгээр хоёр өөр ойлголтыг нэгтгэж cup of cat буюу аяган доторх муур гэсэн шин текстийг оруулалт болгон өгөхөд эхэлдэг. Энэ тохиолдолд 72 загвар нь аяг болон муур гэсэн хоёр өөр концепцийг маш чадварлаг байдлаар хослуулж өрнөц бөгөөд бүтээлч дүрсийг бүтээж байгааг та бүхэн харж байна. Энд үзүүлж буй зургууд нь зөвхөн хамгийн сайн тохиолдлуудыг сонгож авсан биш бөгөөд загвар дотор эдгээр ойлголтууд заримдаа хэрхэн сонирхолтой байдлаар гарч ирдэг болохыг бодитоор харуулах зорилготой юм. Энэхүү чадвар нь орчин үеийн computer vision технологиор зөвхөн зургийг таниад зогсохгүй, тэдгээрийн утга учир бүтцийг ойлгож шинээр зохиомжлох төвшөнд хүрснийг илтгэж байна. Дараагийн авч үзэх гол сэдэв бол харааны систем тэр дундаа computer vision яагаад ийм хүндрэлтэй түүхтэй салбар байдаг вэ гэдэг асуулт юм. Хэдийгээр хүн төлөвлөлтний хувьд нүдэрээ хараад орчноо таних нь ямар ч хүч гарахгүйгээр хийгддэг төрхийн мэд санагддаг процесс боловч компьютерийн хувьд энэ нь маш том сорилт болдог. Өмнөх слайднэр бидний харсан угаалт турын зураг дээр системийг туршиж үзэхэд энгийн нэг зүйлийг морь эсвэл хон гэж буруу шошголж байсан нь харааны алгоритмууд хэр амархан алдаж болохыг харуулж байна. Компьютерийн хараа буюу computer vision яагаад ийм хүндрэлтэй байдаг вэ гэсэн асуултанд хариулахын тулд бид хамгийн түрүүнд оролтын өглийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Бидний хувьд зураг гэдэг отог алгатай дүр зураг байдаг бол машины хувьд энэ нь ердөө л том картуудын асар том уламжлал буюу матрикс юм. Энэхүү слайд дээр харуулсанчлан оролтон пиксел бүрийн өнгөний ичмийг илэрхийлэх тоонуудаас бүрддэг бөгөөд компьютер тухайн өгдлөөс утга учиртай semantic understanding гаргаж авахын тулд асар нарийн тооцооллыг шаардлагатай болдог. Слайд дээр бидний харж байгаа зүйл болон машины хүлээн авч буй өглийн ялгааг илүү тодорхой харж болно. Үн зургийг харахтаа шууд л хүний дүрс эсвэл тодорхой объектыг таньж чаддаг бол камерын хувьд энэ нь харааны систем биш, харин ердөө гэрлийг хэмжих хэрэгсэл юм. Камер нь тухайн агшин тодорхой нэг цэг дээрх гэрлийн тусгалыг хэмжиж түүнийгээ том утга болгон хувиргаадаг. Бидний харж буй энэхүү бүрэлдсэн дүрс нь үндэ хэцэг ба Excel нарын тэгтсэн олон тооны том ортууд буюу color values-ийн их хэл бөгөөд энэ нь computer vision-ийн хамгийн анхдагч төвшний өгөгжил болдог. Харах гэдэг процессыг бүрэн ойлгохын тулд бид хэмжилт болон ойлголтын хоорондох цагийг нарийн авч үзэх шаардлагатай бөгөөд үүний нэг тод жишээ бол Edward H. Adelson-ы харааны төвөрөл юм. Энэхүү слайд дээрх шатрын хүлэг болон түүн дээр тусан суудрыг ажиглахад бидний тарих тухайн нөхцөл байдлыг шууд тайлбарлаж сүүдэр дорх хэсгийг өөрөөртөж байдаг.
Гэвч хэрэв бид зөвхөн пикселийн түвшинд хэмжилт хийвэл сүйдэрт байгаа нүд болон гэрэлт байгаа бэ нүдний тон гортууд нь үндэ ижил байж болно. Олон BS-хүүдийг тусгайлан харуулахад тэдгээрийн өнгөний эрчим буюу пикселийн ортууд нь яг ижиж байгааг бид харж байна. Энэ нь компьютер вижны хувьд ердөө хэмжилт хийх нь ханддаггүй бөгөөд орчны нөхцөл, гэрэлтүүлэг болон объектын шин чанарыг харгалзан үзэж зөв инференс буюу дүгнэлт гаргах нь хэр чухал болохыг баталж байгаа. Хүний тархи сүудрийг тооцоолж ойлголтоо засварлалтаа бол компьютерийн чадварыг суулгах нь хамгийн том сорилт болдог. Компьютер вижн яагаад хэцүү байдгийн өөр нэг шалтгаан нь оролтын үнэлгээний тодорхойгүй байдал юм. Бидний харж буй энэхүү маш бүдэг зургаас тухайн орчин юу байгаааг нарийн тодорхойлох нь хүний хувьд ч хүндрэлтэй байдаг. Хэрв мэдээллийн бүрэн бус эсвэл бүрвэрдсэн байвал зөвхөн пикселийн өгөгдөл дээр суурилсан алгоритмууд алдаа гарах магадлал маш өндөр байдаг. Дүрсийн бүдэг ах үед бидний тархи өөрийн мэдэж буй ерөнхий мэдлэг дээрээ толгуурлан таамаглал тэгшүүлж хэлдэг. Энэ нь компьютер вижн системүүдэд мөн адил контекст буюу нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатайг харуулж байна. Гэвч тухайн нөхцөл байдлыг машин хэрхэн зөв тайлбарлах вэ гэдэг нь асар нарийн төвхтэй асуудал юм. Жишгээс юу харсан тухайга төсөөлж үзэцгээе. Бид өмнөх слайдуудад маш өрсгөр наригчлал багтай дүрс харж байхдаа тухайн хүнийг чихэндээ гар утас бариаг ярьж гин гэж итгэлтэйгээр дүгнсэн билээ. Гэтэл дүрс тодорхой болох үед тухайн объект нь гар утас биш, харин готл байсан нь ил болж бидний харааны систем хэрхэн төрөгдөж болохыг харуулж байна. Энэхүү үзэгдэл нь компьютер вижнийн салбарт дүрс зургаас ертөнцийг ойлгох, таамаглах буюу инференс хийх нь хичнээн төвөгтэй болохыг харуулж буй тод жишээ юм. Дүрс бүсгэр байх үед объектын болон нарийн фичерс буюу шин чанарууд хэлцээг мэдээлэл тотмог болдог. Ийм нөхцөлд бидний тархи болон алгоритм нь тухайн нөхцөл байдалд тулгуурлан хамгийн магадaltaй хувилбарыг сонгохыг хичээдэг. Үүнийг бид accidental use буюу тохиолдлын шин чанар гэж нэрддэг бөгөөд энэ нь харааны системийг төөрөлд оруулж буруу таамаглал тэгшүүлэхэд хүргэдэг гол хүчин зүйл болдог юм. Зөвхөн зураг тодорхой болж image gradients болон ирмүүд их гарч ирснээр бид тухайн зүйлийг готол болохыг мөн ширээн дээр талах шарагч байсныг олж харж байна. Энэ нь бидэнд компьютер вижний системүүд яагаад зөвхөн өнгөний отоход найдах бус объектын геометри болон ирмэгийн мэдээллийг нарийн боловсруулах шаардлагатайг ойлгуулж байгаа юм. Түнчлэн нэгэн давсан 2D зураг нь геометрийн хувьд хязгааргүй олон төрлийн 3D бүтцийг төлөвлөж чадах магадaltaй байдаг тул энэхүү тодорхойгүй байдлыг арилгахын тулд бидэнд маш нарийн чанартай үүдэх шаардлагатай. Чанартай зураг нь зургийн бүтцийг сэргээх объектуудыг зөв ангилах, тэдгээрийн хоорондын хамаарлыг алдаагүй тооцоолох үндсээр болдог учраас компьютерийн харааны системд оролтын мэдээллийн чанар хамгийн чухал тооцогддог билээ. Эртний хадны эсвэг зургийг ажиглуул хүн төрөлхтний мэдээлэл болон туршлагаа бусдад хуваалцах, дүрслэн харуулах анхны оролдлогоодыг харж болно. Харааны системийн төвхөн хөгжлийг авч үзэхэд ихэнх үедээ мэдээллийг дамжуулах дүрслэх аргууд нь асар бага өгдөл буюу very little data дээр толгуулж байсан бөгөөд ердөө хэдхэн зураас ашиглан асар том концепцийг илэрхийлж байв. Харин өнөөдөр бидний ашиглаж буй компьютер вижн болон deep learning системүүдэд асар их хэмжээний өгдөл нэгэнд бий болсон тул зарим тохиолдолд мэдээллийг тусгаалan хуваалцах нь шаардлагагүй мэт санагдах хэмжээд хүрэж байна. Энэ нь бидний ертөнцийг хийсвэрлэн дүрслэх чадвараас эхлээд өнөөдрийн өгдөлд суурилсан хүчлэг алгоритмууд хүртэлх урт замыг туулсныг гэрчлэх бөгөөд харааны системийн гол зорилго нь энэхүү хийсвэр дүрслэл болон бодит ертөнцийг таньж мэдэх хоорондох холбоог тогтооход оршино. Эцэст нь асуултанд хариулахад компьютер вижн яагаад хэцүү байдаг вэ гэвэл хоёр хэмжээст хавтгай дээрх гэрлийн хэмжээт болон бодит ертөнцийн утга агуулга бүхий гурван хэмжээст бүтцийн хооронд асар том утга зүйн зөрүү байдагт оршино. Компьютер вижнийн орчин үеийн нарийн төвхтэй алгоритмуудыг судлахаас өмнө хүн төрөлхтөн харах процессыг төвхтэй хэрхэн тайлбарлаж ирсэн философийн үндсийг авч үзэх нь бидний ойлголтыг гүнзгийрүүлэхэд тустай юм. Эртний грекийн сэтгэгчдийн дунд харааг тайлбарлах хоёр гол осгол байсныг нь intromission theory буюу давтагшаа орхон юм. Энэхүү онол нь хүний нүдэнд гадна орчноос орж ирж буй объектын ямар нэгэн биед төлөөллөөс харааны ойлголт үүсдэг гэсэн санаа дээр суурилдаг билээ. Тухайн үеийн сэтгэгч Демокритусийн үзэж байснаар объектууд нь өөрөөсөө simulacra буюу маш нэмгэн дүр дүрслийг ялгаруулж тэр нь нүдэнд туснаар бид юмсыг хардаг гэж тайлбарлаж байв. Үүний эсрэгээр Эмпидокл болон Платон зэрэг сэтгэгчид extramission theory буюу гадагшлах урсгалын онолыг баримталж байлаа.
Тэдний үзэж байснаар хүний нүдэнд өөрөөсөө нэгэн төрлийн харааны гал буюу гэрлийн цацрагийг адарч ялгаруулж тэрхүү туяан орчин тойрон дах биедүүд дээр очиж хөрснээр харах үйл явц бүрддэг гэж тайлбарлажээ. Та бүхэн энэхүү слайдыг харахад нүдний гэрэлтэж буй муурны зургийг харж байна. Эртний хүмүүс хандны нүд шүн гэрэлтгийг ажиллаад нүднээс гэрэл гардаг гэсэн энэхүү онолд итгэх нэгэн үндслэл болгодог байв. Платон үүнийг тайлбарлахдаа нүдний гал нь шатахгүй тийм их. Харин зөөлөн гэрэл өгдөг хэмээн тодорхойлсон байдаг. Хэдээрээ энэ онол физикийн хувьд буруу боловч харааг идэвхтэй хайлт хийх процесс гэж үзсэн нь орчин үеийн компьютер вижны идэвхтэй хайлтын алгоритмуудад санаа өгүүлж байдаг. Одоо би технологиудаас орчин үеийн практик асуудал руу шилжицгээе. Энэхүү слайдн дээр Массачусетс технологийн институт буюу MIT албартай барилгын өмнө тосгож буй гэр бүлийн зургийг харж байна. Та бүхнээс энэ зураг дээр юу байна вэ гэж асуул та шууд л хүмүүс зүлэг тэнгэр барилга байна гэж хариулах болно. Тэгж компьютер вижны хувьд энэ зураг нь ердөө л өмнө дурдсан пикселийн атомын олонлог юм. Бидний даалгавар бол энэхүү хоёр хэмжээст өгдлөөс хэн нь хаан зогсож байгаа, барилга хэр хол байгаа, хүмүүсийн өндөр ямар байгаа зэрэг утга агуулгах бүхий мэдээллийг ялган авах явдал юм. Хүний тарих энэхүү semantic understanding буюу утга зүйн ойлголтыг хормын төдөд хийдэг бол машин дүүнийг сурах нь асар их тооцоолол шаардсан ажил болдог. Өмнөх зургийн дараагийн шатны боловсруулалт буюу 3D structure-ыг хэрхэн сэргээж байгааг эндээс харж болно. Бид зөвхөн өнгөсийг таниад зогсохгүй тэдгээрийн орон зайн байршлыг эцэг X-ийн болон Z координатын систем тодорхойлохыг зорддог. Слайдын зүүн хэсэгт буй depth map буюу гүний зураг дээр өнгөөрөө тассан хэсгүүд нь объектуудын камераас хаслагдсан зайг илэрхийлж байна. Жишээлбэл улаанаар тэмдэглэгдсэн хэсэг нь 1 м орчим буюу хамгийн ойр, харин цэнхэр хэсэг нь 1 км буюу хамгийн хол байгааг илтгэнэ. Энэхүү хоёр хэмжээс 2D projection-оос 3 хэмжээст орон зайг сэргээх үйл явц нь компьютер вижны үндсэн зорилгоодын нэг бөгөөд үүний тулд математикийн нарийн функцүүд болон геометри дүрмүүдийг ашигладаг. Харааны маш нарийн төвхтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид эхлээд загварчилсан энгийн харааны системийг судалдаг. Энэхүү систем нь 3 үндсэн торлогоо ойлголт дээр суурилдаг бөгөөд үүнд нэгдүгээрт энгийн ертөнд буюу объектууд нь тодорхой хэлбэр дүрс бүхий орчин, хоёрдугаарт энгийн зорилго буюу тухайн дүрсээс яг юу болж мэдхүү гэсэн тодорхой төлөвлөгөө, гуравдугаарт энгийн зураг бүрдүүлэх загвар буюу гэрэл болон геометри хамаарлыг тооцоох аргачлалууд багтдаг. Эдгээр хязгаарлагдмал нөхцлүүдийг ашигласнаар бид харааны алгоритмуудын суурь логикийг алдаагүй тодорхойлж улмаар илүү бодит төвхтэй орчимж ажиллах чадвартай системийг хөгжүүлэх боломжтой болт юм. Бидний эцсийн зорилго бол энэхүү слайд дээрх Барселон хотын гудамж шиг асар их мэдээлэл агуулсан нарийн төвхтэй орчныг ойлгох явдал юм. Энд олон төрлийн автомашин, явган зорчигч, барилга байгууламж, гэрэлтүүлгийн янз бүрийн нөхцөл байдал зэрэг маш их шуум буюу саад болох хүүхдүүд байна. Энэхүү бодит эрдэм объектууд бие биенээ халахлах, хэлбэр дүрсэн тогтмол бос байх зэрэг асуудал их байдаг тул бид хичээлийнхаа дараагийн хэсэгт энэхүү төвхтэй байдлыг хэрхэн алхамаар хэлбэрчилж математик загварт оруулж болохыг үзэх болно. Нарийн хийцтэй архитектурын компьютер хэрхэн энгийн геометрийн дүрсийн нийтлэл болгож хардаг вэ гэдэг нь маш сонирхолтой асуудал юм. Энэхүү слайд дээр бид компьютерийг вижны түүхэн дэх хамгийн чухал үе шатуудын нэгийг харж байна. Энэ бол Lawrence Gilman Roberts-ийн 1963 онд Массачусетсийн технологийн институтэд хамгаалсан Machine Perception of Three-Dimensional Solids нэртэй докторийн ажил юм. Энэхүү бүтээл нь дэлхийн анхны компьютер вижн PI ажил гэж тооцогддог бөгөөд орчин үеийн дүрс боловсруулах салбарын суурийг тавьсан билээ. Тухайн үед судлаачдын дийлэнх нь дүрс танилтыг зөвхөн өсөх тоо таних буюу character recognition төвшөнд авч үзэжсэн бол Робертсын нь хандхгүй болохыг анхлан анхааруулсан байдаг. Тэрээр хоёр хэмжээст хийсвэр дүрсүүдийг судлах нь бидний бодит 3 хэмжээст ертөнцийг таньж мэдэхэд шаардлагатай арга техник төрөж чадахгүй харин ч түүнээс холдуулж байна гэж үзсэн юм. Тиймээс тэрээр 3D объектыг тавихын тулд дүрсийг энгийн геометрийн биетүүд буюу блокуудаас бүрдсэн эцэн хэсгэж загварчлаарыг санал болгосон нь өнөөдрийн 3D construction-ийн эхлэл болсон юм. Робертсын дэвшүүлсэн санааг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд бид ихэд өөрсдийн энгийн ертөнцийг бүтээх хэрэгтэй болдог. Энэхүү слайдн дээр цаас хайч болно, цав ашиглан энгийн геометрийн дүрсүүд буюу блокуудыг хэрхэн хийж байгааг харж байна. Энэ нь компьютер вижний судалгаанд
Blocks word гэж нэлэгддэг концепцийн бодит ихэрл юм. Ийм төрлийн хяналттай орчинд бид объектуудын хэлбэр, дүрс, хэмжээ болон нэрмүүдийг математик аргаар нарийн тодорхойлох боломжтой болдог. Эдгээр өнгийн куб болон призм хэлбэртэй биетүүд нь бидний алгоритм турших анхны туршилтын талбар болох бөгөөд нарийн төвхтэй бодит ертөнцийг ойлгохын өмнөх суурь алхам болдог билээ. Бидний энгийн зорилго бол ердөө хоёр хэмжээстэй зургийн өгдлөөс бодит ертөнцийн 3 хэмжээст бүтцийг сэргээн босгох явдал юм. Энэхүү зорилгод хүрэхин тулд бид энгийн зураг бүрдүүлэх загвар буюу image formation моделийг ашигладаг. Энэхүү загварт дэлхийн энгийн дүрмүүдийг мөрдлөг болгоно. Нэгдүгээрт объектуудын гадаргуу нь зөвхөн хүндний эсвэл босоо байж болно гэж үздэг. Хоёрдугаарт бүх объектууд цагаан өнгөтэй хөндөөн газрын хатгайд орсон гэсэн хязгаарлалтыг тавьж өгдөг. Слайдын баруун хэсэгт харагдаж буй трикүүд дээрх камер нь энэхүү ертөнцийг тодорхой өнцгөөс буулгаж байгааг харж болно. Эдгээр хязгаарлалтууд нь бидний тооцооллыг хэлбэрчилж, геометри хамаарлыг илүү тодорхой болгодог юм. Зураг бүрдүүлэх явцад үнцгийн төсөөлөл буюу perspective projection-ийн асуудал үүсдэг. Энэхүү слайдын зүүн болон баруун талын зургуудыг ажиглуул объектуудын босоо ирмэгүүд нь зургийн хатгай дээр хэрхэн тусаж байгааг ногоон шугамаар харуулсан байна. Камерын байрлал болон өнцгөөс хамаарч бодит амьдрал дээр параллел буюу зэрэгцээ орших ирмэгүүд нь зураг дээр нэг цэг рүү тэмүүлсэн мэт харагддаг. Энэхүү харааны онцлогийг математик загвартаа зүйг тусгаснаар бид зургийн хатгай дээрх цэгийг бодит орон зайн цэгтэй холбох боломжтой болдог. Орон зай хамаарлыг тодорхойлохын тулд бид хоёр төрлийн координатын системийг ашигладаг. Нэг нь зургийн хатгай дээр хэсэг болон x-ийн тэнхлэгээр тодорхойлогдох image coordinates юм. Нөгөө нь бодит ертөнцийн хэсэг x-ийн болон z тэнхлэгээр илэрхийлэгдэх world coordinates юм. Дэлхийн координатын системийг тодорхойлохдоо бид баруун гарын дүрмийг ашигладаг. Энэхүү хоёр координатын системийг хооронд нь холбохын тулд камерын байрлал болон харах өнцгийг илэрхийлэх θ өнцгийг ашиглах шаардлагатай болдог. Дэлхийн лавлах систем болон камерын хатгай хамаарлыг энэхүү схемээр илүү дэлгэрэнгүй харуулсан байна. Координат ихэн дэлхийн лавлах системээр байрлах бөгөөд z тэнхлэг нь камерын харах чиглэлийн дагуу байна. Баруун гарын дүрмийн дагуу эцэг x-ийн болон z тэнхлэгүүд нь бие биендээ перпендикуляр байрсан. Камерын хатгай z тэнхийн дагуу тодорхой зайд байрлах бөгөөд түүний хэсэгтийг болон x-ийн хэсгүүд нь дэлхийн координаттай хэрхэн холбогдохыг бид дараагийн томьёогоор тодорхойлно. Дэлхийн болон зургийн координатуудын хоорондох математик холбоог энэхүү слайд дээр харуулсан байна. Зургийн эцэг координат нь дэлхийн эцэг, координат дээр эцэг, тэг тогтмол отхыг нэмсэнтэй тэнцвэр байна. Харин зургийн x-ийн координат нь θ онцгийн косинусыг дэлхийн x-ийн координатаар үржүүлж түүнээс θ онцгийн синусыг дэлхийн z координатаар үржүүлсэн утгыг хасаад x-ийн тогтмол утгыг нэмсэнтэй тэнцвэр байна. Энэхүү хүрэгт нь уран хэмжээст орон зайн цэгийг хоёр хэмжээст зургийн хатгай дээрх пикселийн байшил руу хэрхэн буулгахыг харуулж байгаа юм. Бид оролт болгон зургийн пикселийн хотууд буюу эсэг болон x-ийн байрлалаар эмдэгчсэн гэрлийн чимийг ашиглана. Харин бидний эцсийн үр дүн буюу системээс гаргаж авахыг зорж буй мэдээлэл зургийн пиксел бүрт харгалзах бодит ихсэнд буюу world coordinates систем дэх 3 хэмжээст координатууд юм. Үүнд эцэг болон x-ийн цэг бүр дээрх том x утга, x болон x-ийн цэг бүр дээрх том x-ийн утга, мөн хэцэг болон x-ийн цэг бүр дээрх том z утгуудын олонлог багтана. Өөрөөр хэлбэл зургийн хатгай дээрх цэг бүр бодит орон зайд яг хаан байлж байгааг олж тогтоох нь бидний тооцооллын гол цөм бөгөөд бид хэцэг болон x-ийн байрлалаар тодорхойлогдсон ишүүн хэсгийг ашиглан орон зай байшлын талаарх инференс хийхийг зорж байна. Энэ нь хэдээрээ хэлбэршүүлсэн Blocks World орчин боловч 2D projection өгдлөөс Camden structure сэргээх энэхүү суурь логикийн computer vision салбарын илүү нарийн төвхтэй алгоритмуудын үндэс суурь болдог гэлээ. Компьютерийн харааны салбарт тулгардаг хамгийн том бэрхшүүдийн нэгийг ойлгохын тулд энэхүү куб дүрсийг ажиглацгаая. Дэлгэц дээрх x болон x-ийн тэнхлэг бүхий торон дээр зурагдсан шормон дүрсэнд ердөө л хоёр хэмжээст өгдөх юм. Энэхүү дүрсэн бодит орон зайн цэгүүдийн зөвхөн x болон x-ийн координатын мэдээллийг агуулж байгаа бөгөөд z координат буюу гүний мэдээлэл энд дутагдж байна. Нэг зургийн хатгай дээрх өгдөл нь бодит байдлын талаарх бүр мэдээллийг өгч чаддгүй бөгөөд зөвхөн объектийн хүрээг илэрхийлсэн line drawing нь орон зайн талаарх мэдээллийг хязгаарлагдмал хэлбэрээр дамжуулдаг нь асуудлын их хэл болдог юм.
Хэдийгээр компьютерийн шормон дүрсээс мэдээлэл гаргаж авахд хэцүү байдаг ч Human Visual System буюу хүний харааны систем нь ийм төрлийн дүрслэлийг хараад шууд уран хэмжээст куб бит байна гэж маш амархан сэргийн олгодог. Бид энэхүү хоёр хэмжээс 4D projection гэдгийг ашиглан оюун санаандаа уран хэмжээст бүтцийг шууд боловсруулж чадж байна. Доод хэсэгт харагдаж буй зураг дээр хүний тархи хэрхэн Z тэнхлийг нэмж тухайн объектын гүн болон орон зайн байршлыг таамаглаж байгааг тодорхой харж болно. Тэгч компьютерт энэ чадрыг суулгахад математик болон геометри асар нарийн шийдвэр шаардлагатай болдог билээ. Энэхүү слайд дээр компьютер вижн яагаад математик утгаараа асар хэцүү болохыг тайлбарсан сиан болон адрессан дарын сонгогдсон жишээг харж байна. Хоёр хэмжээст тусгал нь онлын хувьд хязгааргүй олон төрлийн гурван хэмжээст бүтцийг илэрхийлэх боломжтой байдаг нь харааны системийн хамгийн том тодорхойгүй байдал юм. Слайдын баруун хэсэгт харуулсанчлан ижихэн харагдаж буй шормон дүрс нь үндэ геометрийн хувьд шал өөр магадгүй маш хацны хэлбэртэй хязгааргүй олон биетийн тусгал байх бүрэн боломжтой. Энэ нь ганцхан зураг ашиглан тайминдын орон зайг сэргээх нь математик утгаараа нэг утгатай шийдэх асуудал гэдгийг баталж байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд бид нэмэлт мэдээлэл эсвэл стерео систем ашиглах хэрэгцээ үүсдэг. Энэ хэсэгт бид tensor structure буюу уран хэмжээст бүтцийг хөрвүүлэх тухайн орчин болж буй үйл явдал болон тодорх эд зүйлсийг таньж мэдэх сонирхолтой байна. Тиймээс зургийг зүгээр нэг томуудын цуглуулга гэж харахаас илүүтэйгээр зургийн чухал хэсгүүдийн заримыг илүү тодорхой болгодог representation буюу төлөөлөл болон хувирах нь ашигтай байх болно. Энэхүү шин төлөөлөл нь объект хоорондын хил хязгаар болон гадаргуугийн чиг хандлагын өөрчлөлт зэргийг тодорхойлоход бидэнд туслах юм. Дэлгэцээр харагдаж буй intensity буюу гэрлийн эрчмийн зураглалыг ажиглуул дүрс нь хэцэг болон epsilon байрлалаар эндэгдсэн олон тооны мөнгөний атгуудын олонлог болохыг харж болно. Бид үүнийг математик утгаараа хэцэг болон epsilon аргументаа pi сонгоц гэж нэрлэх бөгөөд энэхүү сонгоц нь тгээс 255-ийн хооронд утга авдаг. Слайдын баруун талбай гурван хэмжээст график нь пиксел бүрийн байрлал дээрх гэрлийн эрчмийг өндөрлөх хэлбэрээр харуулж байгаа бөгөөд энэ нь бидэнд ирмэг болон гадаргуугийн өөрчлөлтийг хэмээж градиент ашиглан тооцоолох анхны суурь өгдөл болж өгдөг билээ. Ингэснээр бид Bloxworld орчин дах биетүүдийн газраас нь ялгах болон тэдгээрийн хоорондын орон зай хамаарлыг олох боломжтой болно. Зөвхөн пикселийн эрчмээс илүү сайн мэдээлэл гаргаж авахын тулд бид гадаргуу болон загварын ойлголтыг ашигладаг. Бидний бүтээсэн энэхүү энгийн дэлхийд биетүүд нь өнгө модагтай харин газрын гадаргуу нь тэднээс илүү цаюр байдаг гэсэн дүрмийг ашиглаж болно. Слайдын баруун талд буй хараар ялгсан дүрс нь зургийг сегментчилж объектуудыг газраас ялгаж байгааг харуулж байна. Энэхүү төлөөллийн давуу тал нь бид гадаргуугийн пикселийн хувьд дэлхийн epsilon координат нь тэгтээ тэнцүү байна гэдгийг урьдчилан мэдэж байгаа юм. Объектив орчноос нь ялах буюу figure ground segmentation харааны системийн хамгийн суур асуудлуудын нэг юм. Үүний хамгийн алдартай жишээ бол хоёр нүүр эсвэл вар гэж нэлээддэг харааны төрөл юм. Компьютерийн харааны алгоритмууд яг үн шиг аль хэсэг нь бидний сонирхож буй объект, аль хэсэг нь арын дэвсгэр болохыг зөв тодорхойлох шаардлагатай болдог. Хэрв энэ алхан дээр алдбал дараагийн шатны тамирын боловсруулалт хүлдээ буруу болох эсдтэй байдаг тул бид өнгөний ялгарл болон бүтцээр суурилсан аргуудыг ашигладаг. Объектыг таньж мэдэх дараагийн шат бол edge буюу ирмнүүдийг олж тогтоох явдал юм. Бид дүрсээр хид хідэн төрлийн ирмэг ялгам үзэж болно. Үүнд нэг объект нөгөөгөө халахлж байгааг харуулсан occlusion буюу occlusion ирмэг объектын хамгийн доод хэсэг буюу суурь ирмэг мөн орон зайн чиг баримжааг илгээх хүнжин болон босоо тамирын ирмэгүүд багтдаг. Эдгээр ирмүүд нь зургийн отогчтой хэсгүүдийг тодорхойлдог бөгөөд объектын геометрийн бүтцийг ойлгоход хамгийн чухал үр үүсдэг. Зургийн ирмэгийг математик аргаар олохын тулд бид image gradient буюу зургийн градиентийг ашигладаг. Градиентны чөнгөцийг x болон epsilon-аар авсан тухайн уламжлалуудаас бүрдэх вектор юм. Зургийн уламжлалыг 200-аар тооцохдоо хөнгөцийн хэцэг байрлал дах утгаас өмнөх хэцэг хасах нэг байрлал дах утгыг хасаж олдог. Ирмэгийн хүч нь градиент векторын модультай тэнцүү ах ба ирмэгийн үнцгийг epsilon-аар авсан уламжлалыг x-гээр авсан уламжлалт хуваасан утгын артангаас ашиглан тооцоолно. Харин ирмийн хэвийг илэрхийлэх вектор градиент векторыг өөрийнх нь модуль хуваасантай тэнцүү байна. Өмнөх математик томьёоллыг ашиглан зургийн ирмэгийг олсон бодит үр дүнгийн харуулж байна.
зүүн талд байгаа intensity зураглалаас gradient-ийн огтхондыг тооцоолсноор бид баруун талын дүрс дээрх улаан зур асуудыг гарган авч байна. Эдгээр улаан вектор бүрэн тухайн цэг дээрх ирмийн чиглэл буюу normal вектор болон түүний өчийг илэрхийлж байгаа юм. Ингэснээр компьютер зөвхөн томоодын цуглуулга байсан зургийг геометрийн хөрөө бүхий бүтц болгон харж эхэлж байна. Одоо бид олсон ирмүүд ашиглан бодит 3D бадрагыг хэрхэн тооцоолох вэ гэдэг асуултад тулгарч байна. Бидний зорилго бол пиксел бүрийн мэдээллийг дэлхийн бадрагтай холбох явдал юм. Слайдын баруун талд байгаа асуултын тэмдэг нь бидний эцсийн үр дүн болох том X илан болон том Z координатуудыг хэрхэн олж авахыг бэлэгдэж байна. Үүний тулд бид олж авсан ирмүүдийн төрөл бүрт харгалзах математик хязгаарлалтуудыг тогтоож өгөх хэрэгтэй болдог. Даатгуугийн хязгаарлалтыг тогтоох хамгийн ихний алхам бол газар буюу ground constraint юм. Хэрэв зургийн хийцэг болон X-ийн байрлах пиксел нь газрын сегментэд харьяалагдчихвэл бид дэлхийн X-ийн координатанд тэгтээ тэнцүү байна гэж шууд дүгнэж болно. Өнсөөр ирмэг дээрх пикселүүдийн хувьд жижигхэн дүрм үржилнэ. Энэ нь бидний тооцооллыг асар их хөнгөвчж байгаа бөгөөд одоо бид бусад биетүүдийн дотор талын пикселүүдийн хувьд юу болох вэ гэдгийг дараагийн слайдад дэлгэрэнгүй үзэх болно. Эндээс харааны систем илүү төвхтэй бөгөөд сонирхолтой болж хэлдэг билээ. Бидний Blocks World орчинд хамгийн сүр дүрм бол хэрэв тухайн зургийн X болон X-ийн байрлалдах пиксел нь газрын сегментэд харьяалагдчихвэл дэлхийн X-ийн координатанд тэг утгатай тэнцүү байна гэж шууд үзэх явдал юм. Энэхүү хязгаарлалт нь бидэнд 3 хэмжээст орон зайн суурь хатгааг тодорхойлох боломжийг олгодог. Үүний дараа суурь пикселүүдийн хувьд ч дэлхийн X-ийн координатанд тэг утгатай тэнцүү байх. Ижил дөрвөн үржилт нь очир нь эдгээр цэгүүд нь объект болон газрын гадаа шөлхөгцөж буй цэгүүд юм. Гэвч эдгээр суурь мэдээлэлээс гадна эд зүйлсийн дотор юу болох вэ гэдэг асуулт гарч ирдэг. Объектийн дотоод гардаг болон өндрийн мэдээллийг хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр одоо бүх зүйл илүү төвхтэй болж эхэлж байна. Бид цаашид эдгээр surface constraints буюу гадагшуугийн хязгаарлалтуудыг ашиглан timing structure-ыг бүхэлд нь хэрхэн сэргээх боломжтойг дэлгэрэнгүй судлах болно. Энэхүү алхам нь зөвхөн ирмэг илүүлэх төдий биш, харин тухайн дүрсээс бодит ертөнцийн геометрийн шин чанарыг гаргаж авахд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм. Бидний судалжгүй энэхүү хэлбэршүүлсэн гэрцэн ч 2 хэмжээст 6-аас 3 хэмжээст бүтцийг сэргээхэд асар том тодорхойгүй байдал үүсдэг гэдгийг бид өмнөх жишээнүүдээс харсан билээ. Энэхүү сорилтыг даван туулахын тулд computer vision салбарт generic view assumption буюу ерөнхий үзлийн таамаглал гэж нэлэгддэг маш чухал зарчмыг ашигладаг. Слайдын зүүн талд байгаа зураг дээр ердөө нэг осоо цэнхэр шугам харагдаж байна. Онлын хувьд энэхүү дүрс нь баруун талд харуулсан 3 өөр төрлийн тэмээдийн орон зайн бодит байдлын тусгал байх боломжтой юм. Тухайлбал энэ нь газрын хатгай дээр босоод оршиж буй шон байж болно. Эсвэл камераас чигэрсэн ихтэй шугам байж болно. Магадгүй маш нарийн хийцтэй 3 хэмжээс дүрс байгаад ердөө ганцхан харах өнцгөөс шулуун харагдаж байж болох юм. Тэгч хүний харааны систем болон ухаалаг алгоритмууд нь үнийг шууд босоо шон байна гэж таамагталдаг. Үүний шалтгаан нь ерөнхий үзлийн таамаглал бөгөөд хэрэг бид камерын байрлалыг маш бага хэмжээгээр хөдөлгөхөд зургийн ерөнхий шин чанар өөрчлөгдөхгүй байвал түүнийг generic view буюу ерөнхий дүр зураг гэж үздэг. Харин нөгөө хоёр тохиолдолд нь ердөө ганцхан цэгээс шулуун харагдах бөгөөд камер үйлялыг хөдөлгөхөд тэдгээрийн хэлбэр өөрчлөгдөх тул үүнийг accidental view буюу тохиолдлын харагдана гэж нэртэй. Бид аль дээр ийм тохиолдлын байрлалтай магадлал асар бага гэж үздэг учраас хамгийн тогтвортой буюу ерөнхий таамаглалыг сонгож боловсруулалт хийдэг юм. Ерөнхий үзлийн таамаглалыг илүү шинжлэх ухааны үндсээр тайлбарласан нэгэн суурь бүтээл бол David Loewy 1985 онд хэвлүүлсэн Perceptual Organization and Visual Recognition нэртэй ном юм. Энэхүү бүтээлд non-accidental properties буюу тохиолдлын бус шин чанарын онолыг дэвшүүлсэн байдаг. Үүний гол логик нь зургийн хавтгай дээрх зарим геометрийн хамаарлууд нь ердөө тохиолдлоор үүсэх магадлал маш бага бөгөөд тэдгээр нь бодит 3 хэмжээст орон зайн шин чанарыг шууд илэрхийлж байдаг гэсэн санаа юм. Слайд дээр хүснэгтэд үүний 5 үндсэн жишээг харуулсан байна. Нэгдүгээрт хэрэг зураг дээрх цэгүүд нэг шолуун дээр байвал тэдгээр нь бодит орон зайд ч мөн нэг шолуун дээр байх магадaltaй. Хоёрдугаарт муруу шормууд зургийн хатгай дээр муруу хэлбэртэй байвал энэ нь 3 хэмжээст орон зайд ч бодиттой муруу байна гэсэн үг юм. Гуравдугаарт
зургийн хатгай дээрх тийш хэмт байдал буюу симметрийн бодит орон зай тийш хэмийг илэрхийлнэ. Дөрөвдүгээрт хэрв хоёр шугам зургийн хатгай дээр параллел байвал тэдгээр нь бодит байдал дээр параллел байх магадлал маш өндөр бөгөөд энэ тохиолдлоор ийм харагдах магадлал багт тооцогдно. Эцэст нь хоёр болон түүнээс дээш шугамуд нэг цэг дээр огтлцож байвал буюу барьцаас үүсгэж байвал тэдгээр нь бодит темпийн ди орон зайд ч нэг цэгээс салбарсан байна гэж үздэг. Эдгээр таван шин чанарыг ашиглан компьютер вижн системүүд нь хоёр хэмжээс дүрсээс бодит байдлын талаарх инференс буюу дүгнэлтийг маш өндөр найрагчлалтаар хийх боломжтой болдог гэлээ. Одоо бид өмнөх онлын ойлголтуудаа өөрсдийн судалж буй Bloxword буюу энгийн блокуудын өрцөнд хэрхэн хэрэгжүүлэхийг харж байна. Слайдын дээд хэсэгт нэг non-cube BT өөрөөр өнцгөөс харсан 7 зургийг харуулжээ. Тэдгээр зургуудын дондоос ердөө ганцхан тохиолдолд кубын орон зайнгунгүй ердийн нэг хавтгай квадрат метр харагдаж байгаа бөгөөд үүнийг бид accidental view буюу тохиолдлын харагдана гэж нэртдэг. Харин бусад 6 тохиолдолд тухайн BT-ийн 3 хэмжээст бүтцсэн маш тодорхой харагдаж байгаа бөгөөд эдгээрийг generic view гэж үзнэ. Computer vision алгоритмууд нь тухайн зургийн тохиолдлын байрлалаас аваагүй гэж үзэн боловсруулалт хийх нь хамгийн оновчтой шийдэл юм. Бид энэхүү боловсруулалтыг хийхдээ x болон x-ийн байрлал бүр дээрх ирмэгийн хүчийг илэрхийлэх том эсвэл тэмдгэршлийн сунгц болон ирмэгийн чиглэлийг заах θ өнцгийн функцийг ашигладаг. Слайдын доод хэсэгт харуулсанчлан бодит зургийг ирмэг илрүүлэгч алгоритмаар дамжуулж тухайн цэгүүд дээрх ирмэгийн чиг баримжааг тодорхойлсноор бид бодит BT-ийн темади структурыг сэргээх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бид ирмийн θ өнцгийг ашиглан тухайн объектын гадаргуу орон зайд хэрхэн хазайж байгааг тооцоолдог бөгөөд энэ нь бидний өмнө үзсэн тохиолдлын бус шин чанарын онолыг практик дээр хэрэгжүүлж буй хэлбэр юм. Ингэснээр компьютер үрдийн нэг том матрицаас отог харуулах бүхий геометрийн битүүдийг ялгаж таньж эхэлдэг билээ. Слайд дээр бид зургийн пиксел бүрийн мэдээллийг дэлхийн 3 хэмжээс даатамуудаа ихэр математик аргаар холбож болохыг наригчлан авч үзэх болно. Бидний өмнө үтсэн координатын хувиргтын тэгшээ төрүүдээс харахад дэлхийн x координатыг олох нь харьцангуй амархан байдаг. Учир нь энэ нь зургийн x координатаас тогтмол отгын хасантай шууд тэнцүү байдаг юм. Тиймээс бидний өмнө тулгарч буй бодит сорилт бол дэлхийн x-ийн болон z координатуудыг хэрхэн зөв олж тогтоох явдал билээ. Бид босоо ирмүүдийг судалж байгаа тохиолдолд generic view assumption буюу ерөнхий үзлийн таамаглалыг ашигладаг. Энэхүү таамаглалыг үндэслэн босоо шуурмын дагуу дэлхийн z координат нь тогтмол утгатай байна гэж үзэх нь бодит байдалд нийцдэг бөгөөд үүнтэй нэгэн адил дэлхийн x координат ч мөн тогтмол байна гэж тооцдог. Дэлхийн z координат нь тогтмол байдаг тул бид өмнөх слайдууд дээр үтсэн зургийн x-ийн координатыг тодорхойлох хоёр дахь тэгшидлийг илүү хэлбэрчилж болох юм. Ингэснээр зургийн x-ийн координат нь θ өнцгийн косинусыг дэлхийн x-ийн координатаар өржүүлсэнтэй тэнцүү байна гэж үзэж болно. Энэхүү амарлаас бид дэлхийн x-ийн координатаас зургийн x-ийн координатаар авсан тухайн уламжлал нэгийг хуваах нь θ өнцгийн косинустай тэнцүү байна гэсэн маш чухал дифференциал хязгаарлалтыг гаргаж авдаг. Хэрэв бид дэлхийн x-ийн болон x координатуудыг нэгэнд олж мэдсэн бол тэгшидхийн тусламжтайгаар эцэст нь z координатыг хялбархан шийдэж чадах учраас бидний тооцооллын гол анхаарал дэлхийн x-ийн координатыг олж тогтооход чигддэг юм. Энэ дэс зургийн pixels дэх мэдээллийг дэлхийн world coordinates системтэй холбосноор компьютер орон зайнгүнийг бодитоор мэдэрч эхэлдэг билээ. Өмнөх слайдад босоо ирмэгийг авч үзсэн бол энд хөндөн ирмэг нь бодит ертөнцийн 3 хэмжээст хүнжин шугам байна гэсэн нөхцөлийг судална. Зургийн хавтгай дээр харьяалагддаг pixels бүрийн хувьд дэлхийн world coordinates систем дэх x-ийн болон z координатын талаар юу хийж болох вэ гэдэг асуултанд хариулахын тулд бид хөндөн ирмийн дагуу өөрчлөлтийг тооцоолдог. Хүнжин ирмийн дагуу дэлхийн x-ийн координатыг тийжилгэн дагуу авсан тухайн уламжлал нь тэг утгатай тэнцүү байна гэж бид үздэг. Энэ нь тухайн ирмийн дагуу ягтын өндрийн өөрчлөлттэй авахгүй гэсэн үг юм. Энэхүү t вектор нь хасах n x-ийн болон n эцэг гэсэн бүгдхэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд эдгээр нэрмийн чиглэлийг заах нормал вектортай перпендикуляр байх шүрэгч чиглэлийг тодорхойлдог. Дэлхийн x-ийн координатыг t чиглэлийн дагуу авсан тухайн уламжлалыг тооцоолохдоо хасах n x-ийн отвыг дэлхийн x-ийн координатыг x-ээр авсан тухайн уламжлалаар үржүүлж дээр n хэсэг отвыг дэлхийн x-ийн координатыг x-аар авсан тухайн уламжлалаар үржүүлсэн отвыг нэж гаргаж авна. Энэхүү математик хязгаарлалт нь бидний зургийн хатгай дээрх image gradient болон ирмийн мэдээлэлээс бодит ертөнцийн tangent structure буюу гадаргуугийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг олгодог билээ. Ингэснээр computer vision систем нь
хатгай зураг дээрх шормоодыг орон зайн бодит хийх хязгааргаж хүлээн авч үүний талаарх инференс хийх нөхцөл бүрддэг юм. Слайд дээр бид ирмэг байхгүй хэсэг буюу объектийн гадаргуугийн дотор талд юу болдог талаарх сонирхолтой асуудлыг авч үзэх болно. Бид өмнөх алхуунуудаар ирмэгүүд дээрх хязгаарлалтуудыг тогтоосон бол одоо ирмэггүй газар юу болох вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Үүний тулд алдартай судлаач Тэд Андерсоны санал болгосон nothing rule буюу юу ч биш дүрэн их ашигладаг. Энэхүү дүрмийн үндсэн логик нь хэрэв тухайн хэсэгт ямар нэгэн ирмэг байхгүй бол тэнд юу ч харахгүй, юу ч өөрчлөгдөхгүй гэж үзээд зөвхөн ирмэг дээрээс ирж буй мэдээллийг дотоошоо тараах явдал юм. Бид энэхүү энгийн ихтэн планар фейсес буюу объектийн талуудыг хавтгай гэж үздэг. Хавтгай даатгуугийн хувьд тэдгээрийн мөрөлтөнд тийг байх ёстой бөгөөд үүнийг математикаар хоёрдугаар ирэмбийн тухайн уламжлалуудаар илэрхийлдэг. Тухайлбал дэлхийн эпсилон координатыг хэсэг хөрсөгчээр 2 удаа авсан тухайн уламжлалын утга нь тэгтээ тэнцүү байна. Мөн дэлхийн эпсилон координатыг эпсилон хөрсөгчээр 2 удаа авсан тухайн уламжлалын утга нь тэгтээ тэнцүү байх бөгөөд дэлхийн эпсилон координатыг хэсэг болон эпсилон хөрсөгчээр холимог байдлаар авсан 2-р ирэмбийн тухайн уламжлал нь мөндөг утгатай байна гэж үздэг. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь хэдрээр хатгай гадаргуугийн мөрөлт буюу 2-р ирэмбийн уламжлал нь тэг боловч тэдгээрийн ихний ирэмбийн уламжлалууд нь тэг биш байж болно. Учир нь босоо хатгайнууд нь тамиртай харьцуулах тодорхой онцгоор хазаасан байж болох бөгөөд энэ нь өндрийн хувьд өөрчлөлттэй харагдан гэсэн үг юм. Тэгч generic view assumption-ыг харгалзан үзүүлэх адагуу дотор гинти өөрчлөлт гарахгүй тул бид мэдээллийг ирмэг дээрээс нь татварч тараах замаар camera destructure-ыг бүхэлдэн сэргээдэг. Энэхүү 10 зургийн pixels бүрт харгалзах бодит орон зайн байршлыг тогтооход шийдвэрлэх үүрэг үүсдэг билээ. Өмнөх хэсгүүдэд бид гадагуу болон ирмэгийн янз бүрийн хязгаарлалтуудыг тусад нь авч үзсэн бол одоо эдгээрийг нэтгсэн linear system буюу шормон тэгшид дэлхийн системийн талаар ярилцъя. Бидний тодорхойлсон эдгээр дүрэн бол математикийн хувьд маш нэгт нэм байж ихсаалт биш боловч бидний сонгож авсан эдгээр сайхан хязгаарлалтууд нь хамтдаа энэхүү хэлбэршүүлсэн энгийн дэлхий тэмбэнд бүтцийг бодитоор бий болгоход бүрэн хангалттай юм. Мэдээж хэрэг бодит амьдрал дээрх илүү төвхтэй эрсдлүүдийг тайлбарлахад ерөнхийдөө өнөөс ч илүү их хэмжээний хязгаарлалт болон олон төрлийн нөхцлүүд шаардлагатай болдог. Орчин үеийн компьютер вижний хөгжилд бид эдгээр хязгаарлалтуудыг ихэвчлэн гараар нэг бүрчлэн бичихгүй бөгөөд үүний оронд асуудлуудаа шийдэхийн тулд машин learning буюу машин сургалтын аргуудыг төрхөн ашиглах болсон. Тэгш суралцагч та бүхэн дүрсийг хөрвүүлэх иймэрхүү дүрмүүдийг анханаас нь судалснаар зарчмын хувьд ямар дүрмүүд хэрэглэгдэж болохыг ойлгож улмаар машин сургалтын загварууд ямар логикоор эргэлздэгдгийг илүү гүнзгий ухаарахад тусалдаг юм. Математик төдийллийн хувьд бид бүх хязгаарлалтыг нэгтгэх нь том матриц болон том эпсилон векторын өргөжүүр нь b вектортой тэнцүү байна гэсэн шормон систем болгон хувиргадаг. Ингэснээр бид зургийн пиксел бүрийн хувьд дэлхийн орон зайн байршлыг тооцоолох боломжтой болно. Энэхүү систем нь бидний өмнө үтсэн дэлхийн эпсилон координатыг зургийн эпсилон хөрсөгчөөр авсан тухайн уламжлал нь 1/n тета унцгийн косинус удагтай тэнцүү байна. Гэх мэт бүх дифференциал хязгаарлалтуудыг эсгэрээд хэлбэрт оруулан тооцоолдог билээ. Эндэж математик загварчлалын нь химийн оюун ухааны суралцагчид дүрсийг боловсруулах суурь зарчмыг ойлгоход хамгийн чухал ач холбогдолтой юм. Өмнөх хэсгүүдэд үзсэн дифференциал хязгаарлалтууд нь тасралтгүй хөнгөцтөөр суурилж байсан бол одоо бид тэдгэрийг бодит дижитал дүрсээр хэрхэн хэрэгжүүлэх буюу дискрет ойролцооллын тухай авч үзнэ. Үүний тулд бид дифференциал хязгаарлалт бүрийг эпсилон хэсэг эпсилон төгсдөр дискретийн шурмаа хязгаарлалт болгон хувирах шаардлагатай болдог. Зургийн өгдөл нь пикселүүдээс тогтох матриц хэлбэртэй байдаг тул бид уламжлалыг тооцохдоо пикселүүдийн хоорондох отгын зөрүүг ашигладаг дэв. Хамгийн энгийн тохиолдолд эцэг чиглэлийн дагуух уламжлалыг олохдоо хасах 1/1 гэсэн утгатай операторыг ашиглан хөрш пикселүүдийн зөрүү гаргаж болно. Гэсэн хэдий практикт илүү оновчтой үр дүнд хүрэхийн тулд бид 3 босоо байрлалын дагуух дундаж хүндэн уламжлалыг тооцдог илүү нарийн дискретийн шүүлтүүрийг ашигладаг. Энэхүү шүүлтүүр нь тийш хэмтэй процесстэй бөгөөд матрицаар илэрхийлвэл эхний багаан нь хасах 1, хасах 2, хасах 1, дунд багаан нь бөхөлтэй тийг харин сүүлийн багаан нь 1, 2, 1 гэсэн утгуудтай байна. Ийм аргаар зургийн мэдээллийг дискрет хэлбэрт шилжүүлснээр бид дараагийн шатны тооцоолуудыг шормон систем ашиглан гүйцэтгэх боломжтой болох юм. Зургийн үйлдэл болох эпсилон хэсэг эпсилон тогтмуудыг тооцоололт ашиглахын тулд бид тэдгэрийг
нэг том багны вектор болгон хувирах үйл явцыг авч үзэн. Энэ нь хоёр хэмжээст матрицын бүтцтэй пикселүүдийг нэг хэмжээст цуваа болгон үрж байгаа хэрэг бөгөөд эцэг болон экселент байршил бүрэн тухайн вектор тодорхойлох өөрийн гэсэн тодорхой индексийг эзэмших болно. Ийхүү үгдлийг хэлбэржүүлснээр бид зургийн мэдээллийг шавмаа системийн үйл мэдээ төхөөрсөгчд болгон ашиглах боломжтой болдог. Энгийн харааны системийн инференс хийх ерөнхий схемд бид хязгаарлалтын жинүүдийг ашиглан матрицыг бүрдүүлж матрицыг экселент вектороор үржүүлсэн нь B вектортай тэнцүү байна гэсэн шурман системийг боддог. Энэхүү системийн шийдэл болох экселент тодтог нь А матрицын хөрвүүлсэн матрицыг өөртөө нь үржүүлж гарсан үр дүнгийнх нь уруу болоод дахин А матрицын хөрвүүлсэн матриц болон B вектороор үржүүлсэнтэй тэнцүү байх замаар тодорхойлогдно. Энэхүү математик шийдэл нь ирмүүд дээрх хязгаарлалтыг ашиглан объектын гадаргуу бүхэлд нь сэргийх өмнөс болдог юм. Тооцооллын үр дүнг нэгдсэн байдлаар харуул оролт болсон зураг нь хэд хэдэн representation дамжлаар дамжиж байгааг ажиглагч болно. Эхний шатанд ирмэний нормал векторууд болон figure ground буюу зураг газрын сегментчлэлийг тодорхойлж, хоёрдугаар шатанд ирмэний хүч temedi orientation суур ирмэг болон гүний мэдээллийг боловсруулдаг. Эдгээр мэдээллийг шарман системд оруулж бодсноор эцэст нь гартийн утга болох эцэг экселент болон z координатуудын иж бүрэн зураглалыг гаргахч объектын 3 хэмжээст бүтцийг сэргээдэг. Энэхүү слайдн дээр бид өмнөх шатуудад тооцоолж гаргасан Temedi reconstruction-ийн үр дүнг өөр өнцгөөс харж баталгаажуулах үйл явцыг харж байна. Шинэ харах өнцгийн цэгүүдээс тухайн дүрсийг ажиллахад объектуудын ард болон хажуу талд томоохон хэмжээний цагаан хэсгүүд буюу мэдээлэлгүй хоосон орон зайнууд өрсөн байгаа нэгт мэдэгдэж байгаа юм. Эдгээр цагаан хэсгүүд байгаагийн үндсэн шалтгаан нь бидний ашиглаж буй анхны өгөгдөл нь ердөө ганцхан харах өнцгөөс авсан 2D image буюу хавтгай зураг байсантай шууд холбоотой. Нэг харах өнцгөөс авсан зурагт объектын зөвхөн камераараа харсан гадамжийн мэдээлэл агуулдаг бөгөөд тухайн биетийн ард талд юу байгаа эсвэл биетээр халагдсан хэсэгт ямар өгөгдөлж байгааг мэдэх боломжгүй байдаг. Үүнийг компьютерийн харааны салбарт occlusion буюу халхалт гэж нэрлэдэг бөгөөд бид харах өнцгийг өөрчлөн эргүүлэх үед анхны зураг дээр мэдээлэл нь байгаагүй тэрхүү халагдсан хэсгүүд ил гарч ирж байгаа хэрэг юм. Уг систем зөвхөн ирмийн мэдээлэл болон гадруугийн хязгаарлалтыг ашиглан объектын харагдах хэсгийн гүнийг тооцоолсон бохос бас анхнаасаа зурагт буугаагүй талт хэсгүүдийг нөхөж дүрслэх чадваргүй тул тэдгээр хэсгүүд тодорхойгүй буюу цагаан өнгөөр ихэлэгдэж байна. Иймд эдгээр цагаан цогцлмууд нь алгоритмын алдаа бас харин нэг өнцгөөс авсан мэдээллийг 3 хэмжээст орон зайд шийдвэрлэхэд гардаг байгалийн хязгаарлалт бөгөөд энэ нь тухайн орон зайн цэгүүдэд харгалзах эцэг экселент болон z координатын ороход анхны өгөгдөлд байхгүй байгааг илтгэжгүй хэрэг юм. Энэхүү үр дүн нь компьютерийн харааны систем дүрдээ имижээс ертөнцийн бүтцийг хэрхэн таамаглуулдаг болохыг харуулахын зэрэгцээ нэг өнцгөөс авсан мэдээлэл нь бүрэн бус байдгийг бидэнд ойлгуулж байна. Эрхлэлтийн үйл явцыг авч үзэхэд алгоритм маань зарим тохиолдолд үр дүнтэй ажиллаж байгаа мэт харагдах боловч representation нь буруу байх тохиолдол гарч болно. Жишээлбэл ирмийн Temedi orientation, occlusions буюу хаагнал ирмэгүүд болон contact edges буюу шүлхэлцлийн ирмүүдийг буруу тодорхойлсноос болж сэргийгдсэн объект бодит байдлаас гацсан харагдах эсэлтэй. Энэ нь бидний ашиглаж буй загвар болон таамаглууд нь илүү нарийн төвхтэй орчинд өөрийн гэсэн хязгаарлалттай байдгийг харуулж байна. Харааны системийг судлахдаа бид зарим нэг боломжгүй мэд санагдах алхмууд болон таны мэдхүн төрөлдлүүдийг ч мөн анхаарах ёстой. Эдгээр дайдсны 2000 онд нийтлүүлсэн Lightness Perception and Lightness Illusions-ийн талаарх судалгаа нь хүний харааны систем орчныг гэрэлтүүлэг болон сүйдрийг хэрхэн хүлээн авдгийг талаарх чухал мэдээллийг өгдөг. Зарим дүрсүүд нь хатгай дээрх энгийн зураг атлаа бидний тархинд 3 хэмжээст мэдээллийг төөрөгдүүлсэн байдлаар дамжуулж харааны дүгнэлтийг өөрчлөхөд хүргэдэг. Объектын геометри бүтцэн оролтын зураг дээр нэг байдлаар харагдах боловч түүнийг өөр өнцгөөс харах эсвэл сэргээх оролдлого хийхэд огт боломжгүй бүтцтэй байх тохиолдлууд бий. Эдгээр тохиолдлууд нь компьютерийн харааны алгоритмуудын хувьд томоохон сорилт болдог бөгөөд бидний Temedi reconstruction хийхдээ ашиглаж буй математик таамаглууд нь бүх нөхцөл төрлийн үнэн байх албаг сануулж байдаг юм. Энэхүү бүлэгтүүдсэн зарим төлхөөр нэр томьёог нэгтгэн дөөний үүнд light rays, image formation, parallel projection зэрэг физик болон түнчлэн бид 3D world and image coordinates буюу дэлхийн болон зургийн координатын хамаарлыг судалсан. Дүрсийг боловсруулах явцад representation, figure ground segmentчлэл, edges буюу ирмгийн мэдээлэл чухал өрхтэй
Мөн accidental views буюу тохиолдлын харах үнцгийн таамаглал image gradients and discrete approximation ашиглан дүгнэлт хийх inference болон үр дүнд нэгтгэх generalization зэрэг ойлголтуудыг дэлгэрэнгүй үзлээ. Компьютерийн харааны үүрэг даалгаврыг математик талаас нь ерөнхий хэлбэржүүлж болох юм. Бидний гол зорилго бол оролт болсон зураг дараалал өгдлийг ямар нэгэн эцэг сүнхцээр дамжуулан боловсруулж гартын labels буюу шошго бүхий мэдээллийг гарган авах явдал юм. Энэхүү бүдүүх зураг нь компьютерийн харааны ихэнх бодлогын үндсэн суурь болдог бөгөөд функцийн оролтон зургийн пикселүүд харин гартанд бидний мэдхийг хөсч буй утга зүйл мэдээллүүдийг. Компьютерийн харааны системийг хөгжүүлэхдээ бид хүн боддоор юунд хамгийн их санаа тавьдаг вэ гэдэг асуултыг үргэлж тавих ёстой. Жишээ болгон энэхүү зураг дээр бид барилга, хүмүүс, зүйлэг, мод болон тэнгэр зэрэг олон төрлийн объектуудыг харж байна. Хүний харааны систем зөвхөн гэрлийн ирч хүчийг хүлээж аваад зогсохгүй, тухайн орчинд байгаа биетүүдийн утга учир болон тэдгээрийн хоорондын хамаарлыг маш хурдан ойлгох чадвартай байдаг. Төрсийг утга зүйн төвшөнд ойлгохын тулд бид semantic segmentation аргыг ашигладаг. Энэ нь зургийн пиксел бүрт тодорхой шошгоо наах үйл явц бөгөөд манай жишээ зураг дээр пикселүүдийг тэнгэр, мод, барилга, хүмүүс болон зүйлэг гэсэн ангиллуудад нарийвчлан хуваасан байна. Ийм төрлийн боловсруулалт хийхэд object classification хийх бодлого нэгт холбогддог бөгөөд системд орчныг бүрэн тамхи боломжийг олгодог. Сегментчлээс гадна зурган дээрх тодорхой биетүүдийг илрүүлж байршлыг нь тогтоохыг detection гэж нэрдэг. Жишээ зураг дээр байгаа бүх хүмүүст тусгай хүрээгээр хүрээлэн байршуулсан байгаа нь систем тухайн биетийг хаан байгааг орон зай хувьд тодорхойлж чадаж байгааг харуулж байна. Энэ нь объектуудыг зөвхөн таних бос тэдгээрийн оршин байгаа байрлалыг пикселийн төвшөнд бос бит байдлаар нь баримжаалахад чиглэгддэг. Харааны системийн өөр нэгэн чухал үүрэг бол зургийн геометри бүтцийг сэргээж хатуу IPM-ийн загвар үүсгэх явдал юм. Үүний тулд бид depth map буюу гүний зураг гаргаж объектуудыг гүний дарааллаар нь ангилж орон зайн баримжааг тогтоодог. Энэхүү үйл явц нь бидэнд хоёр хэмжээс зурагнаас тухайн орчны 3 хэмжээст бодит төлөөллийг сэргээн босгох боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн компьютерийн харааны салбар нь цөөхөн байгаа зургийг шинжлэх бус шинэ агуулга бүхий шинэ зураг хийх чиглэл рүү эрчимтэй хөгжиж байна. Жишээ болгон Сальвадор Далигийн стилээр зурсан мэт дүрсийг харуулж байгаа нь системд өгөгдсөн мэдээллээс бүтээлч байдлаар шинэ дүрслийг бий болгох чадвартай болсныг илтгэж байна. Энэ нь зургийн боловсруулалтын хил хязгаарыг олон бүр тэлж, хиймэл оюун ухааны бүтээлч чадамжийг харуулж буй хэрэг юм. Компьютерийн харааны системийн өөр нэгэн сонирхолтой хэрэглээ бол алдагдсан агуулгыг нэмэх буюу зургийг нөхөн сэргийх үйл явц юм. Жишээ болгон авсан энэхүү уулын зураг дээр бид хар цагаан дүрсийг өнгө дүрс болгон хувиргаж байгааг харж байна. Системийн зургийн агуулга бүтцийг шинжлэн таньсны үндсэн дээр тэнгэр уул моддод тохирох бодит өгнүүдийг таамаглан оноодог. Энэхүү техник нь түүхэн гэрэл зураг болон дүрс бичлэгийг орчин үеийн чаналт шилжүүлэн сэргээхэд өндөр ач холбогдолтой байдаг билээ. Бид 3 хэмжээст орон зайн тооцооллыг хэлбэрчлэхийн тулд нэг төрлийн координатын системийг ашигладаг. 2 хэмжээст орон зай хэсэг ба excellent координатуудыг нэг утгаар өргөтгөн вектор болгон илэрхийлдэг бол 3 хэмжээст орон зайд хэсэг excellent z координатуудыг мөн адил нэг утгаар өргөтгдөг. Ингэснээр проекцийн геометрийн үйлдэлүүдийг матрицаар хялбархан гүйцэтгэх боломж бүрддэг юм. Векторыг дурын W утгад хуваах замаар бид анхны Евклидийн координатуудаа иргэн шилжиж болдог. Слайднэр бид яагаад 3 хэмжээст ертөнцийг зөвхөн 2 хэмжээст ажиллахтаас буюу image-с ойлгохыг хичээдэг вэ гэдэг үндсэн асуултанд хариулж тэдгээрийн хооронд нь холдох математик үндслэлийг тайлбарласан байна. Энэхүү слайдад зааснаар бид камерын математик загвар болон reconstruct камерын тусламжтайгаар төрсний дөрвөлдий зурагнаас тухайн зургийн ойролцоогоор геометрийн бүтэц болон камерын параметруудыг тодорхойлох зорилго тавьдаг. Энэхүү үйл явцыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд нэг төрлийн координатын системийг ашигладаг бөгөөд энэ нь проекцийн геометрийн үйлдэлүүдийг матрицаар хялбархан бүрсгэх боломжийг олгодог юм. Томьёоны дагуу 2 хэмжээст орон зайд хэсэг ба excellent координатуудыг нэг утгаар өргөтгөн 3 хэмжээст вектор болгон илэрхийлэх бөгөөд бацаад ердийн координатад шилжихдээ эхний 2 утгыг 3 дахь W утгад хуваах үйлдэлийг гүйцэтгэдэг. Үүнтэй ижил зарчмаар 3 хэмжээст орон зайн хэсэг excellent z координатуудыг мөн нэг утгаар өргөтгөн 4 хэмжээст вектор болгодог. Энэхүү координатын системийг өргөтгснөөр
камерын байрлал буюу camera pose, камерын дотоод параметрууд бол intrinsics болон орчны тэмдгийн геометрийг тодорхойлох математик тооцооллыг суурьбүрдэж байгаа юм. Бид 3 хэмжээст ертөнцийг зөвхөн 2 хэмжээст дүүрдийн ажилтаас буюу images олохыг хичээдэг бөгөөд үүний тулд тэдгээрийг хэрхэн холбох талаар нарийн математикийн олохтой байх зайлшгүй шаардлагатай юм. Юун төрөнд бид pinhole camera model буюу цолбарын камерын математик загварын талаар мэдэх хэрэгтэй бөгөөд ямар нэгэн үйл явдлын дүүрдийн имижийг авч үзэхдээ тухайн камерын байрлал болон ажиллагдаж буй дүр зургийн хэсгүүдийн геометрийн талаар хэрхэн бодож болохыг тодорхойлдог. Камерын математик загварыг ашиглан reconstruct хийх үйл явц нь дүрсний дүүрдийн images хэн тухайн зургийн агуулга ойролцоо геометри бүтц болон камерын параметруудыг гарган авахд чиглэгддэг. Энэхүү үйл явцад бид 3 үндсэн зүйлийг олж мэдхийг зорддог бөгөөд үүнд нэгдүгürt camera pose буюу камерын орон зайд байрлаж буй чиг баримжаа, хоёрдугаарт camera intrinsics буюу камерын дотоод шин чанарууд, эдгээр өгөгдлүүдийн хооронд нь холбож проекцийн геометрийн үйлдэлүүдийг матрицаар хялбархан гүйцэтгэхийн тулд нэг төрлийн координатын системийг ашигладаг. Ингэснээр олон өнцгөөс авсан дэрдийн зурагнуудыг ашиглан камерын байрлал болон дүрслэгдсэн хэсгүүдийн геометрийг холбох замаар бодит ертөнцийн бүтцийг амжилттай сэргээн босгох суурьбүрддэг билээ. Бодит орчны зураг дээр ажиллахдаа бид хэд хэдэн зүйлийг олж мэдхийг зорддог. Үүнд нэгдүгürt camera pose буюу камерын орон зайд байрлаж буй чиглэл байршил багтана. Хоёрдугаарт camera intrinsics буюу камерын дотоод параметрууд болох фокусын зай, төвийн цэг зэргийг тодорхойлох шаардлагатай. Эцэст нь эдгээр өгөгдөл дээр тулгуурлан орчны объектуудын хэлбэр дүрс хэмжээ, байршлыг 3 хэмжээст орон зайд сэргээн босгохыг ирмэлцдэг. Орчин үеийн судалгааны чиг хандхад 9-point algorithm, reconstruction болон bundle adjusting neural radiance fields буюу товчоор баарх зэрэг дэвшлэхэд аргууд хүчтэй нөлөө үзүүлж байна. Эдгээр аргууд нь олон тооны дүрсээс онцлог цэгүүдийг олж тогтоох, камерын байрлалыг оновчлох, улмаар мэдрэлийн сүлжээ ашиглан маш өндөр нэрэгчлэлтэй дүрслэлийг бий болгоход чиглэгддэг. Эдгээр технологиг ашигласнаар бид бодит ертөнцийг дижитал хэлбэрт маш үнэн зөвгөөр хуулбарлан авах боломжтой болж байгаа юм. Дээрх их сурвалжуудыг уншиж судлахыг санал болгож байна. Одоо бид стерео харааны систем буюу хоёр өөр өнцгөөс авсан зургийг хэрхэн ашиглах талаар авч үзэн хүн хоёр нүдтэй байгаагийн учир нь бид орчны гүний мэдээллийг хүлээн авах боломжтой болдог. Үүнтэй адилаар бид хоёр камер ашигласан нэгэн өрөөний хоёр өөр байрлалаас авсан зурагнуудыг үзүүлж байна. Хэдийгээр зурагнууд хоорондоо маш төсөөтэй харагдаж байгаа ч тэдгээрийн хоорондох бага зэргийн зөрүү нь бидэнд объектуудын зайг тооцоолох хол төсвөр болж өгдөг. Хэрэв бидэнд хоёр камерын байрлал болох PN болон pure матрицууд мэдэгдэж байгаа гэж үзвэл асуудлыг хялбар болно. Эдгээр матрицууд нь камер тус бүрийн орон зай дах байрлал болон харах өнцгийг тодорхойлдог. Бид камерын эдгээр параметруудыг ашиглан зураг дээрх пиксел бүрт харгалзах 3 хэмжээс цэгийг орон зайд хаана байрлаж байгаа геометри аргаар тодорхойлох боломжтой болох юм. Зураг дээрх ижил объектыг төлөөлж буй цэгүүдийг хоёр зураг дээр зэрэг тэмдэглэснээр бид тэдгээрийн хоорондын хамаарлыг тогтоодог. Жишээлбэл дэлгэц дээрх нэгэн цэгт зүүн талын зурагт, нэг байрлалд баруун талын зурагт бага зэрэг өөр байрлалд харагдах болно. Энэхүү байрлалын зөрүүг ашиглан бид тухайн цэгийн гүнийг буюу камераас хэр хол байгааг тооцоолон гаргаж авдаг. Энгийн стерео системийн геометрийг авч үзвэл төсөөтэй гурвалжны зарчим ашиглан гүнийг тооцоолдог. Гүний утга болох зэн фокусын зай болох F утгыг камер хоорондын зай болох T утгаар үржүүлж зүүн болон баруун зургийн координат болох хэцэг илээ болон хэцэг R утгуудын зөрүүнд хуваасантай тэнцүү байна. Эндээс харахад пикселүүдийн зөрүү их байх тусам тухайн объект камерт ойрхон байрлаж байгааг илтгэдэг. Илүү ерөнхий стерео системд бид зүүн болон баруун камерын PA болон pure матрицууд өгсөн гэж үздэг. Энэ тохиолдолд камерууд заавал зэрэгцээ байрлах албагүй бөгөөд дурын өнцгөр харж иж болно. Бидний зорилго бол хоёр зураг дээр харуулсах цэгүүдийг ашиглан тэдгээрийн орон зай дах 3 хэмжээст байршлыг нэгдсэн координатын системд тодорхойлох явдал юм. Хоёр зурагнаас 3 хэмжээс цэгийг тодорхойлох энэхүү үйл явцыг гурвалжин буюу triangulation гэж нэрддэг. Энэ зургийн хатгаа дээрх цэгээс камерын төв рүү чигсэн хоёр цацрагийг 3 хэмжээст орон зай тогтлын цуулах зарчим дээр суурилдаг. Онлын хувьд эдгээр хоёр цацраг огтлын зах цэг нь бидний хайж буй объектийн бодит байшиж болох юм. Зүүн талын зургийн нэг нь пиксел болох эцэг, нэг бодох нь 3 хэмжээст орон зайн ямар цэгээс үүсэж болох вэ гэдэг
асуултыг авч үзье. Зөвхөн нэг зураг ашиглаж байгаа тохиолдолд тухайн пиксел нь камерын төвөөс гарч тухайн пикселийг дайрсан шулуун буюу цацрагийн дагуух дурын цэг байх боломжтой байдаг. Энэ нь нэг зурагнаас гүнийг шууд тодорхойлох боломжгүйг харуулж байна. Энэхүү цацрагийг хэрхэн тооцоолох вэ гэвэл бид камерын төв болох нэг цэгийг их хэл болгон уг цэгээс зургийн хатгай дээрх пикселийг дайран өнгөрөх цацраг нь 3 хэмжээст орон зайд объектийн байрлаж болох бүх боломж цэгүүдийг агуулдаг. Энэхүү цацрагийг тодорхойлсноор бид 2 дахь камерын мэдээлэлтэй нэгтгэн гүнийг тодорхойлох бэлтгэлийг хангаж байгаа юм. Тухайн цацрагийн чиглэлийг тодорхойлохын тулд бид камерын дотоод матриц болох К матрицын урваг тухайн пикселийн координат болох X-ээр үржүүлдэг. Энэхүү үйлдэл нь зургийн координат дах пикселийг камерын координатын систем дэх шидэлийн вектор болгон хувиргаж байгаа хэрэг юм. Ингэснээр бид камерын төвөөс тухайн вектор руу чигшсэн векторыг математик байдлаар илэрхийлж чадна. Оруулжийн хэмжилт буюу triangulation хийх үйл явцын чухал хэсэг болох цацраг дээр цэг үсгэх алгоритмыг энэхүү слайдад дэлгэрэнгүй харуулж байна. Бид 3 хэмжээст орон зайд объектын байршлыг тогтоохын тулд ихэд 2 үндсэн алхмыг гүйцэтгэх шаардлагатай болдог. Нэгдүгээрт камерын төв болох нэг цэгийг орон зайд зөв тогтоох хэрэгтэй бөгөөд энэ нь бидний тооцооллын их цэг болох юм. Хоёрдугаарт тухайн камерын төвөөс зургийн хатгай дээрх пикселийг дайран өнгөрөх цацрагийг математик аргаар тооцоолон гаргадаг. Энэхүү тооцооллыг гүйцэтгэхдээ камерын координатын системээс дэлхийн координатын систем рүү шилжих эргэлтийн матрицыг камерын дотоод матрицын урвгаар үржүүлж түүнийдээ зургийн хатгай дээрх нэг төрлийн координат хэсэг нэг вектор утгаар үржүүлээд дээр нь камерын төвөө нэг утгыг нэмсэнтэй тэнцүү байх зарчмыг баримталдаг. Энэхүү бүхэл үйл явцыг компьютерийн харааны салбарт back projection гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зургийн хатгай дээрх 2 хэмжээст мэдээллийг 3 хэмжээст орон зайн рей буюу цацраг болгон хувиргаж буй хэрэг юм. Эндэж back projection ашиглан цацрагийг тодорхойлсноор бид зургийн хатгай дээрх пиксел нь бодит ертөнцийн ямар чиглэлд байрлаж байгааг нарийн тогтоох боломжтой болдог билээ. Оруулжийн хэмжилт буюу triangulation хийх үйл явцыг үргэлжлүүлэн авч үзвэл бидний өмнөх шатанд тодорхойлсон цацраг дээрх яг тодорхой 3 хэмжээс цэгийг хэрхэн олох вэ гэдэг асуудал тулгардаг. Зөвхөн нэг камерын мэдээлэл болон түүнээс гарсан цацрагийг ашиглаж байгаа тохиолдолд тухайн объект камераас ямар зайд буюу цацрагийн аль хэсэгт байрлаж байгааг нарийн тогтоох боломжгүй. Камерын төв болох өөгийн цэгээс гарсан цацраг орон зайд хязгаарыг үргэлжлэх тул бидэнд тухайн цэгийг октодол байршлыг нь баталгаажуулах нэмэлт мэдээлэл зайлшгүй шаардлагатай болдог. Энэхүү асуудлыг шийдэхин тулд бид 2 дахь камерын мэдээллийг ашигладаг. 2 өөр өнцгөөс авсан зурагнууд болон тэдгээрт харгалзах камерын төвөд болох OEL болон OLED зэвүүдээс харсан цацрагуудыг 3 хэмжээст орон зайд октодосноор бид хайж буй объектийн цэгийг олох боломжтой болно. Онлын хувьд хэрэв камерын паритүүд болон пикселүүдийн харгалзаа туйлын үнүүл эдгээр 2 цацраг орон зай нэгцэгт яг таг октолцох ёстой бөгөөд энэхүү октолцлын цэг нь бидний сэргээхийг зорж буй объектийн бодит байршил болох юм. Тэгч бодит практикт зургийн шугам пикселийн байршлын алдаа эсвэл камерын паритүүдийн баг зэргийн зургаас шалтгаалan эдгээр 2 цацраг орон зайд яг таг октолцохгүй байх тохиолдолд бараг үргэлж гардаг. Ийм нөхцөлд математик утгаараа ганц шийдэл байхгүй мэт харагдах боловч бид хамгийн бага квадратын аргыг ашиглан 2 цацрагийн хоорондох зай хамгийн бага байх оновчтой цэгийг тооцоолон гаргадаг. Энэхүү арга нь стерео харааны системд темийн диподцыг шугантай өгөл дундаас доктортой бөгөөд үнэн зөөр сэргээх боломжийг олгодог үндсэн техник билээ. Энэхүү арга нь хэд хэдэн өөр өнцгөөс авсан 2 хэмжээс төршүүдийг ашиглан тухайн объектын орон зай 3 хэмжээст байршлыг тогтооход оршдог. Практикт бидэн нэгээс n хүртэлх тооны камерын дүрс бүр дээрх тохируулагдсан пикселийн координатуудын баг зөгөөддөг бөгөөд эдгээрийг хэцэг цэгүүд хийж тэмдэглэнэ. Эдгээр өгөгдөл нь камерын мэдрэвчийн арайчлал болон босод хүчин зүйлээс шалтгаалan тодорхой хэмжээний чинээ буюу алдааг агуулж байдаг тул бид хамгийн боломжит 3 хэмжээст том хэцэг цэгийг тооцоолон гаргах шаардлагатай болдог. Энэ нь олон өөр харагдцаас иржгүй мэдээллийг нэгтгэн бодит ертөнцийн цэгийг нарийгчлалтайгаар тодорхойлох математик үйл явц юм. Процессыг гүйцэтгэхийн тулд бид эхлээд 3 хэмжээст орон зай дахь цэгийг камерын хавтгаар руу хэрхэн буулгах буюу төсвүүлэх загварыг ойлгох хэрэгтэй. 3 хэмжээс том эзэг цэгийг эдгээр камерын дүрс рүү проекцлах үйлдэлийг PE сонгоцоор илэрхийлдэг. Нөхөө хөнгөцсөн камерын дотоод шин чанарыг илэрхийлэх KE матриц, нийж матриц болон тэг багаанго вектор бүхий блок матриц мөн дэлхийн координатын системээс камерын координатын систем рүү шилжүүлэх гадаад паритүүдийг ашиглан тооцоолдог.
Энд 3 хэмжээс цэгийг нэгэн төрлийн координат буюу Hogeness coordinates хэлбэрт шилжүүлэн үржснээр камерын хавтгай дээрх хоёр хэмжээст координатыг гаргаж авдаг бөгөөд энэ нь геометрийн хувьд гэрлийн туяа камерын төвөөс объектын цэг хүртэлх замыг тооцоолж байгаа хэрэг юм. Камер бүрээс ажиглагдсан пикселийн мэдээлэл талдаа байдаг тул бид оноочлын асуудлыг шийдвэрлэх замаар хамгийн зөв 3 хэмжээс цэгийг олдог. Бидний ол зорилго бол камер бүр дээрх проект зөгцсөн цэг болон бодитоор ажиглагдсан пикселийн координат хоорондын зөрүү буюу reprojection error-ыг хамгийн бага байлгах тийм том хэзээ олох явдал юм. Үүний тулд нийт камеруудын хувьд тухайн зөөний квадратуудын нийлбэрийг тооцож уг нийлбэр хамгийн бага байх утгыг аргумент функцээр боддог. Энэхүү арга нь хэд хэдэн дүрсийн мэдээллийг системтэйгээр нэгтгэж шинэ ихтэй өгдлөөс хамгийн үнэн зөв 3 хэмжээст бүтцийг гаргаж авах боломжийг бидэнд олгодог. Дээрх оноочлолын асуудлыг бодит тооцоолол шийдвэрлэхийн тулд бид алгоритмын аргуудыг ашигладаг. Хамгийн энгийн бөгөөд түгээнэл арга бол gradient descent буюу градиент уналтын арга бөгөөд энэ нь олдооны хөнгөцийн налуугийн дагуу системтэйгээр хөтлөж хамгийн бага утгыг хаах зарчимтай юм. Гэсэн хэдий ч компьютер вижны практик хэрэглээнд илүү ухаалаг бөгөөд хурдан илэрдэг Levenberg-Marquardt алгоритмыг өргөнөөр ашигладаг. Энэхүү алгоритм нь Gauss-Newton-ы арга болон градиент уналтын аргыг хослуулсан байдаг тул 3 хэмжээст цэгийн байршлыг маш өндөр нарийчлалтаагаар хурдан хугацаанд тогтоож чаддаг давуу талтай. Одоо бүгдээрээ бодит жишээ дээр авч үзье. Энэхүү хоёр зурагт нэг өрөөг хоёр өөр өнцгөөс харуулж байна. Хэрэв бидэнд нэг болон хоёрдугаар камерын паритууд болох P1 болон P2 матрицууд мэдэгдэж байгаа гэж үзвэл бид эхний зураг дээрх хэсэг 1 гэсэн цэг хоёр дахь зураг дээрх яг аль хэсэг хоёр цэгтэй тохирж байгааг олох шаардлагатай болно. Энэ нь computer vision-ийн салбарт correspondence problem буюу тохирны асуудал гэж нэлэгддэг маш чухал сорилт юм. Нэг дүрс дээрх цэг нөгөө дүрс дээр хаан байж болохыг геометрийн үднэс хэрхэн хязгаарлаж хайлтын талбайг нарийсгаж болох талаар бид epipolar geometry хэсэгт илүү дэлгэрэнгүй үзэх болно. Хичээлийн дараагийн чухал хэсэг бол epipolar geometry юм. Энэхүү геометри нь хоёр камерын систем дэх дүрсүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлдог суурь ойлголт юм. Зураг дээр харагдаж байгаачлан бидэнд A1 болон A2 гэсэн хоёр өөр камерын төв мөн тэдгээрийн өмнө байлгах дүрсний хатгаанууд өгөгдсөн байна. 3 хэмжээст орон зай дах том хэсэг нь камер бүрийн дүрсний хатгаа дээр өөр байршилд проекцлогдсон харагдах бөгөөд epipolar geometry нь эдгээр проекцуудын хоорондын геометрийн хязгаарлалтыг бидэнд тайлбарлаж өгдөг. Epipolar geometry-ийн хамгийн ихний элемент бол байслын буюу суурь шуу юм. Энэ нь A1 болон A2 гэсэн хоёр камерын төвийг шууд холбосон шулууныг хэлнэ. Суурь шугам нь хоёр камерын харьцангуй байрлалыг тодорхойлох гол шугам бөгөөд цаашид бидний үзэх бүх геометрийн харилцаа хамаарал энэхүү шугамаас ихтэй байдаг. Энэ шугамын орон зайд камерууд бие биенээсээ хэр хол ямар ч хилэлт байгааг илэрхийлэх вектор гэж ойлгож болно. Дараагийн ойлголт бол epipole юм. Зураг дээрх нэг цэгийг ажиглавал энэ нь A2 камерын төвөөс гарсан туяа энэ камерын дүрсний хатгааг огтлжгүй цэг юм. Өөрөөр хэлбэл нэг камерын төвийг нөгөө камерын дүрсний хатгаа дээр проекцлоход үүсэх цэгийг epipole гэж нэрдэг. Иймээс камер бүрийн дүрсний хатгаа дээр нөгөө камерын төвийг илэрхийлэх E1 болон E2 гэсэн хоёр epipole цэг оршдог. Одоо бүгдээрээ epipolar хатгааг авч үзье. Энэ хатгаануудыг A2 гэсэн хоёр камерын төв болон орон зай дах том хэсэг цэг гэсэн 3 цэгээр дамжсан оруулж хэлбэртэй хатгаа юм. Зураг дээр шар өнгөөр дүрсэлсэн энэхүү хатгаа нь байслын буюу суурь шугамыг өөртөө агуулж идэг бөгөөд орон зай дах том хэсэг цэгийн байдлаас хамааран суурь шугамыг тойрон их боломжтой. Энэхүү хатгааны дүрс бүр дээрх харгалзах цэгүүдийг олоход маш чухал үүрэг гүйцэтгэх нь. Epipolar хатгаа нь камерын дүрсний хатгаатай оглох үед epipolar шугамыг үүсгэдэг. Зураг дээр аль 1 болон L2 гэж тэмдэглэсэн эдгээр шулуунууд нь epipolar хатгаа болон дүрсний хатгааны оглын цэш юм. Онцлог нь бүх epipolar шугамууд тухайн камерын дүрсний хатгаа дээрх epipole цэгээр дамждаг. Энэ нь бидэнд нэг дүрс дээрх цэгийг нөгөө дүрс дээрээс хаах үед бүхэл дүрс даяар хаах шаардлагагүй зөвхөн энэхүү шугамын дагуу хаах боломжийг олгодог. Үүнийг бид epipolar-ын хязгаарлалт гэж нэрдэг. Хэрэв бидэнд ихний дүрс дээр хэцэг нэг цэг өгсөн бол тухайн цэгт харгалзах хоёр дахь дүрс дээр хэцэг хоёр цэг нь заавал L2 гэсэн epipolar шугам дээр орших ёстой. Учир нь нэг цэг болон камерын төвөөр дамжих туяа нь epipolar хатгайд харьяалагддаг бөгөөд энэ хатгай нөгөө камерын дүрсний хатгайг L2 шулуунаар огтж байгаа юм. Энэхүү хязгаарлалтын тохионы асуудлыг шийдэх хаягтын талдайг хоёр хэмжээстээс нэг хэмжээст буюу шулуун болгон баасгаж өгдөг маш хүчтэй хэрэгсэл юм. Бодит жишээ дээр энэ ойлголтыг батгахыг
энэ эртний варны хоёр өөр өнцгөөс авсан зургийг харж байна. Зураг дээр цагаан өнгөөр эпиполар шормуудыг дүрсэлсэн байна. Та бүхэн зүүн талын зургийг ажиглаад эпипол буюу эпипол хаан байж болохыг таамаглахыг хичээгээрэй. Эпиполар шормууд бүгд нэг цэг рүү тэмүүлж байгааг та бүхэн анзаарч байгаа. Тэрхүү тэмүүлж буй шормуудын октолатах цэг нь бидний хайж буй эпипол цэг юм. Хариултыг нь хасгая. Эпиполар шормуудыг сонгож үзвэл тэдгээр зургийн хүрээнээс гадна нэг цэг дээр огт хилцэж байна. Энэ нь бидэнд маш чухал нэгэн дүгнэлтийг өгч байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл эпипол буюу эпипол цэг нь үргэлж зургийн хатгай дотор байх албагүй. Камеруудын харьцангуй өнцөг болон байрлалаас хамаарна эпипол цэг нь зургийн хүрээнээс гадуур зарим тохиолдолд маш хол орших боломжтой байдаг. За өөр нэг онцгой тохиолдол болох параллел камера буюу параллел камерын системийг авч үзье. Энэ зурагт сүмийн барилгыг хоёр камер зэрэгцээ байрлалаас авсан байна. Энд эпиполар шормууд бие биетэйгээ параллел байгааг анзаараарай. Ийм тохиолдолд эпипол буюу эпипол хаан байрлах саяны варны жишээтэй адил шормуудыг сонгож октолатах цэгийг нь олохыг хичээгээрэй. Параллел камерын системд эпиполар шормууд хизээж октолатахгүй буюу математикийн хэлээр эпипол нь хязгааргүй доршдог. Энэ нь хоёр камерын төвийг холбосон баслын шугам нь камерын дүрсний хатгаатай параллел байгаа тохиолдолд үүсдэг. Энэхүү тохиолдол нь стерео вижн буюу стерео харааны систем тооцооллыг маш их хялбарчилж өгдөг давуу талтай. Учир нь ийм үед нэг дүрс дээрх пикселийн тохирох цэгийг нөгөө дүрсний яг ижил хийхтэй төвшин буюу ижил шугам дээрээс хаах боломжтой болтгий. Энэхүү диаграмд харагдаж байгаачлан бидний дүрс дээр хязгах нэг цэгээс эхлэн орон зайдах 3 хэмжээс том хязгах цэгийг сэргээхийг зорж байна. Үүний тулд том хязгах цэг нь нэгдүгээр камерын төв болох нэгээс эхэлтэй тухайн камерын дотоод параметр болох K1-ийг асах нэг зэрэгт матриц болон пикселийн координат хязгах нэгээр тодорхойлогдох туяаны дагуу аршин гэж үздэг. Энэхүү вектор дээр камерын роташн болон камерын төвийн байршлыг илэрхийлэх нэг өдрийн ашиглан тооцоол хийснээр бид тухайн цэгийг хоёр дахь камерын хатгаа руу проекцлах боломжтой болдог. Энэ үйл явц нь геометрийн хувьд маш тодорхой боловч тооцооллын хувьд камер бүрийн дотоод болон гадаад таригдуудыг нарийн мэдэж байхыг шаарддаг юм. Практик дээр энэ онол хэрхэн хэрэгждгийг энэхүү бодит зураг дээрээс харж болно. Зүүн талын зураг дээр баримлын тодорхой нэг цэгийг улаан квадратаар тэмдэглэсэн байна. Эпиполар геометрийн хязгаарлалтын ачаар бидний цэгт харгалзах ижил цэгийг баруун талын зураг дээр хатгай даяар хаах шаардлагагүй болж байгаа юм. Зурагт харагдаж буй улаан квадратууд нь нөгөө зураг дээрх тухайн цэгт харгалзах боломжит байрлалууд бөгөөд тэдгээр нь бүгд нэг шалууны дагуу байлаж байгааг та бүхэн анзаарч байна. Энэхүү шалуун нь бидний өмнө үтсэн эпиполар шугам бөгөөд алгоритмууд энэ шугамын дагуу хаягт хийснээр маш хурдан бөгөөд оновчтойгоор дүрсийн тохироог олж чаддаг. Компьютер вижнийн салбар сүүлийн жилүүдэд маш хурдамжтай хөгжиж байгаа бөгөөд үүнд навир рендеринг болон deep learning-ийн аргууд хүчтэй нөлөө үзүүлж байна. Энэхүү слайдад дурдсан судалгааны ажлууд нь олон зургаас 3 хэмжээст бүтцийг сэргээхэд generalist perception моделийг хэрхэн ашиглаж болохыг харуулж байгаа юм. Орчин үеийн эдгээр аргууд нь зөвхөн хатуу геометрийн дүрмээс гадна өгөгдөлтөөр суурилсан inductive bias буюу өмнөх мэдлэг тулгуурлан маш бага мэдээлэлээс ч өндөр нарийвчлалтай combined reconstruction хийх боломжийг олгож байна. Энэ нь бидний үзэж буй классик геометрийн аргууд болон орчин үеийн хиймэл оюуханы технологиуд хэрхэн нэгдэж байгаагийн тод жишээ. Бидний үзсэн хакка зам тооцооллын хувьд өргөж үр дүнтэй байдаг боловч зарим нэг дутагдaltaй талтай хамгийн гол асуудал нь арга нь маш олон шаттай амжилттай бөгөөд тухайлбал камер бүрийн параметруудыг тусдан тооцоолох туяаны чиглэлийг олох дараа нь түүнийг өөр камерын систем рүү шийдвэрлэх зэрэг нь тооцооллын алдаа хуримтлагдах эслийг дагуулдаг. Тиймээс энэ бүх геометрийн харилцан хамаарлыг нэгдмэл байдлаар илүү гоёнсог математик хэлбэрээр илгээхэх арга замыг хаах шаардлагатай болж байгаа юм. Triangulation ашиглан камерын байрлал мэдэгдэж байгаа үед цэгийн 3 хэмжээст байршлыг хэрхэн олохыг үзсэн. Мөн хоёр камерын харилцан хамаарлыг тодорхойлдог эпиполар шуурмын талаар судалж олон талт мэдээллийг ханаас хаах хязгаарлалтыг тогтоож сурлаа. Цаашлаад fundamental matrix болон essential matrix нь энэ бүх геометрийн харилцааг маш гоёнсог математик хэлбэрт оруулж өгдгийг үзэх болно. Дахин нэг удаа хакка зам геометрийн үндэс хэмжээг анхааралтай ажиллацгаая. Бид эцэг нэг цэгээс эхлэн том эцэг цэгээр данжин 2 дахь камерын эцэг 2 цэг болон E2 эпипол цэг рүү хөрж байна. Энэхүү зам нь геометрийн хувьд маш ойлгомжтой боловч бидний илүү гүнзгий математик руу хөтлөж байгаа юм.
Бид яг одоо энэхүү олон алхамд үйлдэлийг хялбархан илэрхийлж болох тэрхүү математик хэлбэрийг гаргаж авахд бэлэн болоод байна. Энэ нь бидэнд тооцооллыг илүү хурдан бөгөөд системтэй хийх боломжийг олгох юм. Үндсэн тооцоолол руу авахын тулд Hultмингийн координат дах шуурмуудын шин чанарыг эргэн санах хэрэгтэй. Хоёр хэмжээс татгаа дээрх шалгууныг А өрчгөн, хэцэг дээр нэмэх нь Б өрчгөн, И дээр нэмэх нь С тэнцүү пикс ерөнхий тэгшид хэлээр илэрхийлдэг. Үүнийг Homogeneous координат ашиглан L вектор хэлбэрт оруулж болох бөгөөд энэ нь А, Б, С гэсэн бөхчлөөнүүдээс бүрдэнэ. Одоо бидний сонирхож буй асуудал бол хэрв эцэг цэг нь илий гэсэн эпиполар шугам дээр оршиж авал эцэг векторын хөрвүүлсэн утгыг илий вектортай скалаар үржүүрээр үржүүлэхэд ямар утга гарах вэ гэдэг асуулт юм. Геометрийн үндсэн дүрмийн дагуу хэрв цэг шалгуун дээр оршиж авал тэдгээрийн скалаар үржүүр тэгтээ тэнцүү байх ёстой. Өөрөөр хэлбэл эцэг векторын транситын утгыг L вектортой үржүүлэхэд тэг гарна. Энэхүү энгийн атлаа хүчлийг хамаарлан бидэнд дүрс дээрх цэг болон түүнд харгалзах шалгууныг алгебрийн аргаар холбох боломжийг олгож байгаа юм. Энэ нь цаашид бидний үзэх epipolar geometry бүх хязгаарлалтын математик суурь болж өгдөг. Дүүдээр fundamental matrix буюу F матрицыг танилцуулъя. Энэхүү матрис нь нэг дүрс дээрх хэсэг. Нэг цэгийг нөгөө дүрс дээр харгалзах хэлээ. Хоёр гэсэн epipolar шугам руу шууд буулгах үүрэгтэй. Математик хэлбэрээр илэрхийлбэл F матрицыг эцэг нэг вектортой үржүүлэхэд илээ. Хоёр шалгууны вектор гарна. Зураг дээр харагдаж байгаа ачлан нэгдүгээр камерын дүрс дээрх цэг нь хоёрдугаар камерын хавтгай дээрх тодорхой нэг шалгууныг тодорхойлж байгаа нь бидний өмнө үзсэн epipolar constraint-ийг матрицаар илэрхийлж буй хэрэг юм. Fundamental matrix нь 3-ыг харьцах нь 3 хэмжээстэй матриц бөгөөд epipolar geometry тохиолд нь өөртөө кодлон агуулж байдаг. Зургийн хавтгайгаас дурын нэг цэгийг авч түүнийг fundamental matrix-аар үржүүлснээр бид хоёр дахь зураг дээр харгалзах epipolar шуурмыг гаргаж авна. Бид хичээлийн дараагийн хэсэгт F матрицын аналитик томьёог хэрхэн гаргах, мөн 8 цэгийн алгоритм ашиглан цэгийн урвалжаас энэхүү матрицыг хэрхэн тооцоолох талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Fundamental matrix-ийн тодорхойлолтыг илүү нарийвчлан авч үзвэл бидэнд хоёр үндсэн нөхцөл өгдөж байна. Эхний тэгшидх нь fundamental matrix-ийг нэгдүгээр дүрс дээрх homogeneous pixel-ийн координат өгье. Эцэг нэг векторын утгаар үржүүлэхэд хоёрдугаар дүрс дээрх хоёр epipolar line-ийн вектор гарна гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь fundamental matrix нь нэг дүрс дээрх цэгийг нөгөө дүрс дээр харгалзах шалгуун руу буулгах замаар epipolar geometry-ийг тохиолд нь кодлон агуулж байдгийг илтгэж байна. Удаах тэгшидх нь хоёрдугаар дүрс дээрх хэсэг хоёр цэг нь L2 epipolar line дээр орших ёстой гэсэн геометрийн нөхцөлийг илэрхийлдэг. Математик утгаараа эцэг хоёр векторын транспоз утгыг илий хоёр шалгууны вектортай скалаар үржүүрээр үржүүлэхэд гарсан үр дүн нь тэгтээ тэнцүү байна гэсэн үг юм. Эдгээр хоёр томьёо нийлээд хоёр камерын системд харгалзах цэвүүдийн хооронд заавал биелэх ёстой геометрийн хязгаарлалтыг алгебрийн хэлбэрт оруулж байгаа бөгөөд энэ цаашид тооцооллын алгоритмуудыг боловсруулах суурь болж өгдөг. Энэхүү слайдад бид өмнөх хоёр тэгшидхлийг хооронд нь орлуулна итгэж байна. Хэрвээ эцэг хоёр векторын транситын холбоог илий хоёртой үржүүлсэн үржүүр тэгтээ тэнцүү бөгөөд илий хоёр нь F матрицыг эцэг нэгээр үржүүлсэнтэй тэнцүү бол тэдгээрийг нэгтгэсэн илэрхий утга юу болох вэ? Энэ нь бидний компьютер вижны хамгийн алдартай тэгшидхлүүдийн нэг рүү хөтлөж байгаа бөгөөд энэ нь хоёр камерын харилцан хамаарлыг шууд илэрхийлэх болно. Ингээд эцсийн үр дүнд эцэг хоёр векторын транситын утгыг F матрицаар үржүүлж дараа нь хэцэг нэг вектортой үржүүлэхэд тэгтээ тэнцүү байна гэсэн үндсэн хязгаарлалт гарч ирж байна. Энэхүү тэгшидхлийн epipolar geometry-ийн цөм бөгөөд хоёр дүрс дээр харгалзах цэгүүдийн хооронд заавал биелэх ёстой нөхцөлийг илэрхийлдэг. Одоо бид fundamental matrix ийм аналитик томьёо гаргаж авахын тулд энэхүү хязгаарлалтыг төр зогсоож илүү гүнзгий геометрийн шинжилгээ рүү орцгоё. Камерын төвд бол O1, O2 болон орон зай дахь том хэсэг цэгийг холбосон вектор системийг ажиллая. Зураг дээр ногоон өнгөөр T векторыг дүрсэлсэн бөгөөд энэ нь хоёр камерын төвийг холбосон translation вектор юм. Мөн камер бүрийн төвөөс объектийн цэг рүү чигшин туяануудыг баар эцэг нэг болон баар эцэг хоёр вектороор тэмдэгсэн байна. Эдгээр векторууд нь бидний essential matrix болон fundamental matrix ийн хоорондын хамаарлыг ойлгоход туслах геометрийн бүтц юм. Слайдад бид баар эцэг нэг болон баар хэцэг хоёр векторуудыг онцгойлон тэмдэглэсэн байна. Тэр нь камерын төвөөс гарч буй туяаны жирлийг ихэлдэг бөгөөд цаашдын тооцооллыг хялбарчлахын тулд эдгээрийг ашиглах болно. Бид эдгээр векторуудыг ашиглан камерын дотоод паритүүдээс амьдад зөвхөн камеруудын харьцангуй байлал болон жилгээс хамаарах геометрийн шин чанаруудыг судалж эхэлнэ. Баар эцэг вектор нь тухайн камерын төвөөс гарч буй цацрагийн чиглэлийг заадаг.
Үүнийг тооцоолохдоо K матрицын асах нэг зэрэгтийг пикселийн координат бүхий эцэг вектортой үржүүлж гаргаж авдаг. Энэхүү бар эсэг вектор нь камерын дотоод паритуудаас хамаарлагуулсан зөвхөн геометрийн чиглэлийг илэрхийлэх цэвэр координат юм. Энэ нь бидэнд камерын мэдрэгч дээрх пикселийн мэдээллийг орон зайдах бодит чиглэлтэй холбох боломжийг олгож байгаа хэрэг юм. Хоёр камерын системийн хувьд тэдгээрийн хоорондын харьцангуй хөдөлгөөнийг rotation matrix болон transformed vector ашиглан илэрхийлдэг. Rigid motion буюу хатуу биеийн хөдөлгөөний дүрмийн дагуу бар эцэг, хоёр вектор нь rotation matrix-ийг бар эцэг, нэг болон T векторын зөрүүгээр үржүүлсэнтэй тэнцүү байна. Энэхүү тэгшидхэл нь нэгдүгээр камерын координатын системээс хоёрдугаар камерын координатын систем рүү ихэн шилжих геометрийн дүрмийг тодорхойлж байгаа юм. Epipolar геометрийн хамгийн чухал шин чанар бол бар эцэг, нэг T болон бар эцэг хоёр гэсэн гурван вектор нь нэг хагтгайд орших ёстой явдал юм. Үүнийг математикт копланер гэж нэрдэг. Учир нь эдгээр векторууд нь бүгд камерын төвөд болон орон зайн цэгийг агуулсан epipolar план дээр оршиж байгаа билээ. Энэхүү геометрийн баримт нь бидэнд векторуудын хоорондын хамаарлыг тодорхойлох дараагийн чухал алхмыг өгч байна. Хэрв уран вектор копланер буюу нэг хавтгайд оршиж байгаа бол тэдгээрийн холимог үржүүр тэгтээ тэнцүү байх ёстой. T болон бар эцэг нэг векторуудын кросс продукт утгаар үржүүлэхэд тэг гарна гэж бичиж болно. Гэхдээ энэхүү тэгшидхэлийг илүү нарийвчлан авч үзвэл векторуудын харилцан хамаарлын талаар сонирхолтой дүгнэлт гарч ирнэ. Векторын үржүүрийн дүрмээр хоёр векторын кросс продукт нь тухайн хоёр векторыг агуулсан хавтгайд ортгоонол буюу перпендикуляр вектор үүсгэдэг. Иймээс хавтгайд оршиж буй дурын вектор болон тухайн хавтгай нормал векторын дот продукт өргөж тэг байх ёстой. Энэ нь бидний өмнөх слайдад үзсэн тэгшидхэл яагаад тэгтээ тэнцүү байх ёстойг геометрийн үүднээс тайлбарлаж байгаа юм. Одоо бүгдээрээ бар эцэг нэгээс T векторыг хасаад гарсан үр дүнг T болон бар эцэг нэг векторуудын кросс продукт утгаар үржүүлж үзье. Энэхүү үйлдэл нь бидний essential matrix-ийн томьёог гаргаж авахд нэг алхам ойртуулж байна. Энэ илтгэл ямар утгатай болохыг бодож үзээрэй. Үр дүн нь мөн л тэгтээ тэнцүү гарна. Очин бар эцэг нэг болон T векторын зөрүү нь мөн л epipolar план дээр орших вектор бөгөөд тэр нь хавтгай нормал вектортэй өргөж ортгооноол байх юм. Энэхүү геометрийн хязгаарлалт нь бидэнд камерын парибруудыг ашиглан дүрсийн харгалзах цэгүүдийг холбох алгебрийн арга замыг нээж өгч байна. Та бүгдээрээ өөртөө хоёр үндсэн нөхцөлийг нийлүүлж авч үзье. Нэг талд камеруудын хооронд хатуу биеийн хөдөлгөөнийг илэрхийлэх бар эцэг хоёр вектор нь rotation matrix-ийг бар эцэг нэг болон T векторын зөрүүгээр үржүүлсэнтэй тэнцүү байна гэсэн тэгшидхэл байна. Нөгөө талд векторуудын копланер шин чанарыг илэрхийлэх бар эцэг нэг болон T векторын зөрүүний транстолын утгыг T болон бар эцэгс нэг векторуудын кросс продукт утгаар үржүүлсэн үржүүр тэгтээ тэнцүү байна гэсэн нөхцөл байна. Эдгээр хоёр илэрхийллийг нэгтгэснээр бид камерын дотоод парибруудаас хамааралгүй геометрийн суурь хамаарлыг гаргаж авах боломжтой болно. Дэх хоёр тэгшидхлийг нэгтгэхдээ бид эхний тэгшидхлээс бар эцэг нэг болон T векторын зөрүүг тусгаалж түүнийг бар эцэг хоёр болон rotation matrix-ийн уруу утгаар их хэм орлуулдаг. Үүний үр дүнд бар эцэг хоёр векторын транстолын утгыг rotation matrix-аар үржүүлж гарсан үр дүнг T болон бар эцэг нэг векторуудын кросс продукт утгаар үржүүлэхэд тэг гарна гэсэн ихэл гарч ирж байна. Энэхүү тэгшидхэл нь хоёр камерын дүрс дээрх туяаны чиглэлүүдийн хооронд хамаарлыг камерын харьцангуй байрлал болон чиглэлээр дамжуулан холбож өгдөг. Тооцооллыг илүү хялбар цэвэр матриц үржүүрийн хэлбэрт оруулахын тулд бид T векторын кросс продукт үйлдэлийг skew symmetric matrix ашиглан илэрхийлдэг. Ингэснээр T болон бар эцэг нэгийн кросс продукт отгой T матрицын кросс хэлбэрийг бар эцэг нэг вектортой үржүүлсэн үржүүрээр сольж бичиж болно. Син байдлаар бар эцэг хоёр векторын транстолын отгыг rotation matrix болон T матрицын кросс хэлбэрийн үржүүрээр үржүүлж дараа нь бар эцэг нэг вектортой үржүүлэхэд тэг гарна гэсэн маш гоё юмсаа хэлбэр гарч ирдэг. Одоо бид туяаны чиглэл буюу бар эцэг координатаас бодит пикселийн координат руу буцах хэрэгтэй. Үүний тулд бар эцэг нэг болон бар эцэг хоёр векторуудыг харгалзах K матрицын уруу утга болон пикселийн координат бүхий эцэг векторуудаар орлуулдаг. Ингэснээр хоёрдугаар эцэг векторын транстолын утгыг хоёрдугаар K матрицын уруу утгын транстолоор үржүүлж дунд нь rotation matrix болон T матрицын кросс хэлбэрийг агуулж төсвөлд нь нэгдүгээр K матрицын уруу утгыг нэгдүгээр эцэг векторын утгаар үржүүлсэн бүхэл үржүүр тэгтээ тэнцүү байна гэсэн нүсэр тэгшидхэл үүсэж байна. Энэхүү нүсэр тэгшидхлийн дунд хэсэгт байрлах K матрицууд rotation болон T вектороос бүрдсэн бүхэл бүтэн цогц илэрхийллийг бид ганцхан fundamental matrix буюу F матрицаар бүлүүлэн бичдэг. Ингэснээр бидний өмнө үзсэн хоёрдугаар эцэг векторын транстолын утгыг
их матрицаар үржүүлж дараа нь нэгдүгээр эцэг векторын утгаар үржүүлэхэд π гарна гэсэн хамгийн суур хязгаарлалт маань аналитик байдлаар батлагдж байгаа юм. Энэ нь дүрс дээрх пикселийн координатуудыг геометрийн хувьд ямар ч нэмэлт алхамгүйгээр шууд холбож өгдөг давуу талтай. Дүүнэж хэлбэл их матриц нь 2-р К матрицын уруу, отохын транстолын rotation matrix, T матрицын кросс хэлбэр болон 1-р К матрицын уруу утгуудын үржүүлэлээр тодорхойлогддог. Энэхүү матриц нь камерын дотоод шин чанар болон камеруудын хоорондын харьцангуй байрлалыг бүдийг нь өөртөө агуулж идэг. Мөн F матрицыг 1-р эцэг вектортай үржүүлэхэд 2-р зураг дээр харгалзах эпиполар шугам гардаг нь геометрийн хувьд маш чухал шин чанар юм. Энэхүү зураглал нь бидний саяны гаргаж авсан аналитик томьёог геометрийн орон зайд хэрхэн харагдаж байгааг нэгтгэн харуулж байна. 1-р камерын төвөө нэгээс ихэлтэй эцэг нэг цэгээр дамжих туяа нь их матрицаар дамжуулан 2-р камерын хатгаа дээр E2 шулуун болж бууж байгааг анзаараарай. Энэхүү бүх процесс нь rotation болон T векторын тусламжтайгаар нэг системээс нөгөө рүү шилжиж байгаа бөгөөд бидний үзсэн epipolar plane-ийн бүх шин чанарыг энэхүү ганцхан матрицад багтаасан хэрэг юм. Бидний хичээлийн эхэнд үзсэн хака зам нь хэдээрээ геометрийн хувьд үнэн боловч олон шат дамжилттай тооцооллын хувьд хүндрэлтэй байсан билээ. Харин одоо бид их матрицыг ашигласнаар энэхүү урт замыг математикийн нэхэн үйлдэл болгонд хэлбэрчилж чадлаа. Хэдээрээ наархан өргөж үр дүнтэй байдаг ч практикт бидний камерын параболууд өргөж мэддэггүй тул их матрицыг шууд зурагнаас тооцоолох өөр аргууд шаардлагатай болдог. Бодит амьдрал дээр бидэнд энэхүү өрөөний 2 зураг өгсөн бөгөөд камерын парабол болох P1 болон P2 матрицууд мэддэггүй байгаа тохиолдолд бид яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бид камеруудын хаана байрлаж байсан болон тэдгээрийн дотоод тохиргоог мэдэхгүй байсан ч зураг дээр хижиг цэгүүдийг ашиглан F матрицыг тооцоолж улмаар уран хэмжээст бүтцийг сэргийлэх боломжтой юу. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид хос дүрс бүрийн хоорондох онцлог цэгүүдийг тодорхойлох шаардлагатай. Эхний ээлжинд бид дүрс дээрх олон цэгүүдийг илрүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд key point detection болон descriptor computation хийдэг safety өрөөнөөр ашигладаг. Мөн олдсон цэгүүдээс алдаатайг нь ялгаж салгахын тулд Ransaki-г ашиглах нь тооцооллын нарийчлалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ талаар ярих цаг одоохондоо хонос байгаа тул та бүхэн сонирхоод бие даавзээрэй. Энэхүү үйл явц нь 2 өөр өнцгөөс авсан зургуудыг хооронд нь холбох математик үргээ болж өгдөг. Дараагийн шатанд бид илүүсэн онцлог цэгүүдээ 2 дүрсийн хооронд холбох буюу match features үйлдэл хийх ёстой. Зураг дээрх өнгөнгөний шормууд нь нэг дүрс дээрх цэг нөгөө дүрс дээрх яг аль зэтэй тохирч байгааг харуулж байна. Энэхүү тохируулах үйл явц нь бидэнд fundamental matrix тооцоолоход шаардлагатай түүхийн өгдлийг бүрдүүлж өгдөг бөгөөд цэгүүдийн тохироо хэдий чинээ нарийн байна, төдий чиний уран хэмгээс орон зайн дүрслэл бодиттой гарна. Ингээд бид өөртөө байгаа цэгүүдийн тохиргоог ашиглан 8 цэгийн алгоритмыг хэрэгжүүлэх боломжтой болно. Энэхүү алгоритмын үндсэн санаа нь epipolar constraint-ээр суурилдаг бөгөөд 2-р дүрс дээрх цэгийн векторын хөрвүүлсэн отгийг fundamental matrix-аар үржүүлж гарсан үр дүнгийн 1-р дүрс дээрх цэгийн вектороор үржүүлэхэд T гарна гэсэн үндсэн тэгшлэлийг ашигладаг. Энэхүү энгийн атлаа өгчлөгийг хамаарлан бидэнд дүрсийн тохирноос шууд геометрийн матрицыг гаргаж авах боломжийг олгож байгаа юм. Энэхүү алгоритмыг хэрэгжүүлэхэд бидэнд хамгийн багадаа 8 цэгийн тохироо шаардлагатай байдаг тул энэхүү 8 цэгийн алгоритм гэж нэрлэсэн юм. Математикийн хувьд wave matrix болон EFA векторын үржүүр тэгтээ тэнцүү байна гэсэн шормон тэгшид хэлний системийг бодох шаардлагатай болно. Энд W матрix нь 8-аас харьцах 9 хэмжээстэй байх бөгөөд бидний сонгож авсан 8 цэгийн мэдээллийг өөртөө багтаасан байдаг нь fundamental matrix-ийг тодорхойлоход хангалттай өгдөл болдог. Бид W матрицын null space-ийг тодорхойлсноор F векторыг хэмжиж улмаар fundamental matrix-ийг тогтоож чадна. Гэхдээ энэхүү арга нь fundamental matrix-ийг тодорхой нэг масштаб хүртэлх нарийчлалтайгаар буюу upscale хэлбэрээр тодорхойлдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь бид объектын бодит хэмжээг мэдгүй ч түүний хэлбэр дүрс болон харьцангуй бүтцийг маш нарийчлалтайгаар сэргээж чадна гэсэн үг юм. Хэрэв бидэнд камерын дотоод шин чанарыг илэрхийлэх K матрис мэдэгдэжвэл бид fundamental matrix-ийг задлан шинжилж камеруудын хоорондох rotation болон translation тогтворуудыг олж авах боломжтой. Гэсэн хэдий ч камерын паригтууд мэдэгдэхгүй байгаа тохиолдолд нэмэлт хязгаарлалтууд шаардлагатай болдог бөгөөд энэ бүх процесс нь практикээр тийм ч амархан байдаггүй. Камерын дотоод паригт болон гадаад байрлалыг нэгэн зэрэг тооцоолох нь тооцооллын өндөр чадвар шаардсан ажил билээ. Орчин үеийн судлааны чиг хандлага 8 цэгийн алгоритмыг хүн сургалтын загварт inductive bias болон ашиглах болсон. Тухайлбал Bayesian transformer архитектурыг ашиглан relative pose prediction хийхдээ essential matrix module-ыг нэмж өгснөөр загварын геометрийн олголт болон гүйцэтгэлийг мэдэгдэхүйд сайжруулж байгаа судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ нь classic
геометри аргууд болон deep learning хэрхэн үр дүнтэй хосолж илүү хоолой харааны системийг бүрдүүлж байгаагийн тод жишээ. Тэгвэл бид олон өнцгөөс авсан төршүүдтэй буюу олон харах өнцгтэй бол яах вэ? Энэ тохиолдолд бид бүх камерын байрлал болон орон зайн цэгүүдийг нэгэн зэрэг оновчлох bundle adjustment даргаыг ашиглах шаардлагатай болдог бөгөөд үүний талаар хичээлийнхээ дараагийн хэсэгт үзэх болно. Олон дүрсийг нэгтгэн боловсруулах нь бидэнд орчныг бүхэлд нь уруу хэмжээсээр сэргээх боломжийг олгох юм. Бид өмнөх хэсгүүдэд хоёр камерын системийн талаар дэлгэрэнгүй үзсэн бол одоо олон тооны дүрс ашиглан 3 хэмжээст бүтцийг сэргээх bundle adjustment даргын талаар авч үзэх болно. Энэхүү аргын гол зорилго нь ажиглагдсан онцлог цэгүүд болон проекцогдсон 3 хэмжээст цэгүүдийн хоорондын reprojection error-ыг хамгийн бага байлгаар камерын проектууд болон цэгийн үлэн бүтцийг оновчлох явдал юм. Зураг дээр харагдаж буй жишээ нь Snell болон түүний баяхны танилцуулсан фото туризм төсөл бөгөөд олон мянган журчдын авсан зургийг ашиглан түүхэн тосолт газрын 3 хэмжээст загварыг хэрхэн гаргаж авсныг харуулж байна. Bundle adjustment-ийг математик загварт оруулахын тулд бид хэд хэдэн тэмдэглэгээ ашиглана. Үүний өмнө бидэнд энэ тооны камер өгсөн байх бөгөөд камер бүр нь өөрийн intrinsic болон extrinsic параметруудыг агуулсан PA ингэсээр тодорхойлогдно. Мөн World Coordinate System дэх PA тооны 3 хэмжээст цэгүүдийн олонхийг эцэг W гэж тэмдэглэх бөгөөд бүх камерууд дэх ажиглагдсан 2 хэмжээст пикселийн координатуудыг эцэг сэс гэж нэрлэнэ. Эдгээр өгөгдөл нь бидний оновчлын бодлогын суурь өгөгдөл болох юм. Оновчлын гол хөнгөлс нь бүх камер болон бүх цэгүүдийн хувьд ажиглагдсан пикселийн координат болон камерын проекцогдсон цэгийн хоорондын ялгаарын квадратуудын нийлбэрийг хамгийн бага байлгах утгыг хаах аргамын бодлого юм. Энэ WEPN тухайн цэг тухайн камерт ажиглагдж байгаа хэсгийг заах бөгөөд P өгөгчтөн дэлхийн координат 3 хэмжээс цэгийг камерын хавтгаар руу буулгах хэрэгтэй. Энэхүү проекцийн процесс нь камерын intrinsic parameter болох K матриц болон rotation болон translation-аас бүрдэх extrinsic parameter-уудыг ашиглан хийгддэг. Bundle adjustment-ийг хэрэгжүүлэх үйл явцыг энэхүү геометрийн диаграммаас илүү тодорхой харж болно. Бидний гол зорилго бол камерын intrinsic болон extrinsic parameter-уудыг нэгэн зэрэг оновчлох замаар орон зай бүтцийг сэргээх явдал юм. Зураг дээр харагдаж буй K1 болон K2 матрицууд нь камер бүрийн дотоод шин чанарыг илэрхийлэх intrinsic parameter-уудыг агуулдаг. Харин камерын орон зай дахь байрлуулсан чиглэлийг заах rotation болон translation тогтууд нь extrinsic parameter болдог. World Coordinate System дотор байрлах 3 хэмжээст цэгүүд нь камер бүрийн проекцийн PE функцээр дамжин image план дээр бууж байгааг та бүхэн харж байна. Bundle adjustment-ийн хамгийн чухал онцлог нь бид камерын бүх параметрууд болон орон зайн цэгүүдийг jointly байдлаар оновчилдогт оршино. Ийхүү бүх өгөгдлийг системтэйгээр хамттан тохируулснаар бид ажиглагдсан пиксел болон тооцоосон проекц хоорондын reprojection error-ыг хамгийн бага түвшинд хүргэж бодит ертөнцийн геометрийн бүтцийг маш наривчлалтайгаар сэргээж авдаг. Гэхдээ bundle adjustment-ийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн томоохон сорилт тулгардаг бөгөөд үүний нэг нь initialization асуудал юм. Энэхүү оновчлолын бодлогын energy landscape нь маш нарийн төвхтэй буюу non-convex шин чанартай байдаг тул буруу анхны утгаас эхэлж local minima-д тацах эрсдэлтэй. EMS practice-т хоёр харагдцаас эхлэн системтэйгээр шинэ камер болон цэгүүдийг нэмж оновчлох incremental bundle adjustment даргаыг өргөнөөр ашигладаг. Дараагийн сорилт бол тооцооллын өртөг буюу computational demand юм. Мянган камер болон сая онцлог цэгүүдийг нэгэн зэрэг боловсруулах үед бодлоо хүндрэл нь мэдэгдэхүй огтгуудын тооноос хамааран куб зэргээр өсдөг. Гэсэн хэдий ч бүх цэг бүх камерт харагддаг тул бодлого нь sparse шин чанартай байдаг бөгөөд үүнийг ашиглан царайс зэрэг үр ашигтай сангуудыг практикт ашиглан богино хугацаанд шийдвэрлэх боломжтой байдаг. Одоо бүгдээрээ эдгээр аргуудыг ашиглан гаргаж авсан бодит үр дүн болон практик хэрэглээнүүдийн талаар авч үзье. Энд Colmap системийг ашиглан structure from motion хийсэн үр дүнг харж байна. Colmap нь өмнөх үеийн аргуудтай харьцуулах accuracy болон robustness ийг мэдэгдэхүүл сайжруулсан систем юм. Зураг дээр хотын хэсгийг олон зуун зургаас хэрхэн наривчлалтайгаар сэргээсний болон камерууд ямар замаар хөдөлж байсныг улаан цэгүүдээр харуулж байна. Colmap системийн дараагийн шат бол multi-view stereo юм. Энэхүү шат нь бид өмнөх structure from motion-оос гарсан цэгүүдээр тулгуурлан объектын надаргуугийн мэдээллийг бүрэн сэргээж дансай geometry гаргаж авдаг. Зураг дээрх барилгын загвар нь маш өндөр наривчлалтай бодитны харагдаж байгаа алгоритмын хүчин чадлыг илтгэж байгаа хэрэг юм. Фото туризм болон фотосинтезийг төслүүд нь олон нийтийн цуглуулсан гэрэл зургуудыг ашиглан 3 хэмжээст орон зайд аялах боломжийг олгодог.
Энэ нь зөвхөн зураг үзэх бас тухайн газрын түүхэн дурсгалыг орон зайн хувьд мэдрэх, өөр өнцгөөс шинжлэх боломжийг хэрэглэгчтэй олгодог технологийн томоохон түвшил юм. Distant parallel tracking and mapping аргыг дурдах хэрэгтэй. Энэхүү систем нь жижиг хэмжээний орчин, tracking болон mapping үйлдэлүүдийг бодит хугацаанд зэрэг гүйцэтгэдгээр онцлогтой. Зураг дээр вагоны доторх орчныг хэрхэн шууд танин мэдж байгааг харж болох бөгөөд энэ нь орчин үеийн augmented reality системүүдийн хамгийн чухал суурь технологи авардаг